Podcast Solution Studio. Science Minds Podcast. Зя сайн байцгаана уу? Ингээд Science Minds Podcast-ийн 5 дахь дугаар эхэлж байна. За тэгээд өнөөдөр бид нэр зочинтой байгаа. Өнөөдөр харин манай хангай маань жоохон асуудал гараад хүүхдийн өвдүүд өнөөдрийнхээ подкастад орж чадахгүй боллоо. За тэгээд өнөөдөр бид нэр ерөнхийдөө юуны талаар ярих вэ гэхээр шинжлэх ухааны сайенсийн хов жив ярина. Шинжлэх ухаанаар хов базаж үзүүлнэ. За тэгээд өнөөдөр манай зочноор хамгийн анхны зочноор хамгийн тийм сайн хов баздаг хилтэй амтай найзыгаа оруулж байгаа. За тэгээд түүнийг Дарамжав гэдэг бие онгох судлаач мэрэгчлээ. За тэгээд та сонсож байгаа хүмүүс бас эргэн тойронд нэг ийм найзууд байдгүй яг ингээд тийм явуулын Википедиаг хэллээ болчоор хүүхэд насаа Википедиа уншиж өссөн. За нэг тийм хүн байдаг. За тэгээд өнөөдөр манай урилгыг хүлээж авч ирж байгаад баярлалаа. За ихэн баярлалаа үрж оролцуулж байгаад амьдралтай подкастт орно гэж бодож байгаагүй мэнэ. Баци. За сандраад нэг үү? Гайгүй. Ер нь бас жоохон сандарч байна. Нөгөө юм хийчихв. Юу лээ. Подкаст. Wolf of Wall Street-ээр гардаг шиг хоолойгоо. Тэг жоохон тайвшлаа. Тэр нөгөө нэг юу яагаад гэдэг чинь нөгөө сандрахлаар чинийх ингээд хоолой гадсмаар болдгоо. Болдог шүү. Минийх сандрахаараа ингээд амар дээд өнгөтэй болоод эхэлсэн. Гонгнод гэдэг. Биш тэрүүгээр эхэлчихв. Дармаг ярьж эхлэхээс өмнө хэдүүлээ ховж ярьж байгаа юм чинь. Чи яагаад ингэж сандрах үед ингээ хоолоодсмар санагдаад ингээ сонирм болоод гэмтэх вэ? Сонсч ирсэн үү? Сонсч байгаа. Юу гэдэг вэ? Хүний бие симпатик парасимпатик хоёр тогтолцоо байгаа шүү дээ. Эргэтэн дээр нэг нь аль эргэтнээс хамаарат одоо хоол босруулах дээр бол парасимпатик нь идэвхжүүлээд симпатик нь тайвшруулдаг. Зүрхний одоо зүрх судасны тогтолцоон дээр симпатик нь идэвхжүүлээд парасимпатик нь тайвшруулдаг бол шүлсний булчирхаа дээр хоёулаа идэвхжүүлдэг. Онцлог нь. Тэгэнгүүт хүн сандарч байгаа үед одоо ингээд яг ямар төрлөөс хамаарна. Одоо ингээд ийм гой хоол хараад ингээд ийм одоо тайвшрах мэдрэмж төрөөтэй. Тэгж байгаа үед хүнд ийм шингэн шүлс ялгардаг. Гой хоол харахаар бид ингээд шүлс ингээд шингэн болоод дээ шүү дээ. Стрессж байгаа үед яадаг вэ гэхээр илүү тийм өндөр молекултай тэгээд өтгөн шүлс ялгардаг. Тэгэнгүүт тэр шүлс нь ингээд зууралдаад хоолоод очиод ингээд саралт болно. Ер нь бол нэг тийм айдас мэдэрж байгаа тохиолдолд ийм юмнууд гарч ирдэг. Тэгэхээр нөгөө хүмүүсийн тэнд яриа өгөхдөө ч юм уу эсвэл ингээ лекц уншихтаа ингээ сандраад хоолоо гадсмар болоод. Тэгэхээр тэнд ямар нэгэн айдас байгаа, ямар нэгэн айдас мэдэрсэн болохоор тийм юу шүлс ялгардаг гэсэн. Тэгээд нэг ийм юу ирсэн санал ирсэн нөгөө ханиалга хоолоодсох үед жоохон холдож байгаад тэгээрээ тэхгүй бол яг ингээд чихвчээр чангалцсан сонсож байхад яг ингээд яагаад ялглаа. За өнөөдрийн тэгээд хов базах сэдвээр манай Дармаа минь сонгосон байгаа. Тий. За би бол өөрөө бие онгох судлаач мэрэгчлээ. Ашүсийг 14 он төгссөн. За тэгээд ер нь бол шинжлэх ухааны арга, шинжлэх ухаан гэдэг юмд бол их дуртай. За тэгээд миний ойрын нэг 2 жил их гүн ингэ сонирхож одоо уншиж үзэж байгаа нэг шинжлэх ухаан байна. За тэр нь Science of Language хэл сурах linguistic-ийн одоо шинжлэх ухаан байна. Вау. За тэр нь болохоор одоо гол би тэрийг судалсан арга нь гэх юм бол энэ хүний нөгөө хэл сурах гэдэг бас биднэрт тулгардаг их том асуудал гэдэг. Хүн болгон ер нь хэлээ сайжруулах юмсан зөв ярьдаг болох юмсан гэдэг юм хүсэлтэй байдаг учраас би яг нэг сонирхож исэн чинь лингвистикийн шинжлэх ухааг өөрчлөж байгаа юм байна. Одоо хүн хэл заах аргачлал гэдэг юм. За энэ яагаад өөрчлөж байгаа вэ гэхээр одоогийн бидний зааж байгаа энэ уламжлалт ангид суулгаад дүрм зааж эхэлдэг арга бол 10-аас 20% л амжилттай байна гэж байгаа байхгүй. 100 хүнд яг энэ уламжлалт аргаар заагаад бүтэн курс яваад шалгалт аваад яг хүнтэй ярихад
100 хүүхдээс 10-20 хүүхэд нь л сурч ийн гэж байна. Энэ бол статистикийн үед аягүй амжилтгүй үзүүлэлт. За энэ тэгэхээр хүн болгон тийм мангар гэсэн үг шүү дээ. Энэ арга нь буруу байж магадгүй юм байна гэсэн ийм судалгаа шинжилгээ бол 70-аад оноос хойш эхэлсэн. За энийг бүр нэрэн дээр нь эхлээд өөрчлөлт орж байгаа юм байна. Language learning гэж хэлэхэ болж байгаа юм байна. Language сурах гэж хэлэхэ болж байгаа юм. Language acquiring болж байгаа юм байна. Language-ийг олж авах, шингээж авах гэдэг болж байгаа юм байна. Яагаад бид нар language acquisition гэж нэрлэсэн бэ гэхэлэр хүн ингээд хэл сурах яг тэр системийн толгоонд нь одоо чи neuroscience гэсэн хүн мэдж байгаа сурах систем нь бүр багасаа эхлээд суудсан байдаг. Хэл заах аргачлал нь болохоор тэр нь яг эсрэг яваад байгаа байхгүй. Жишээ нь яаж сургалт эхэлдэг вэ гэхэлэр эхлээд шууд дүрм заагаад эхэлдэг те бид нарт ямар нэгэн хэл заахтаа. Шууд дүрм нөгөө нэг present simple yes гэсэн continuous юучлээ те тэрнээс эхлэхээр бид нар жоохон байхдаа хүүхэд байхдаа эхнийхээс хэлийг тэгс сурж байгааг байхгүй. Бид нар эхнийхээ төрөлх хэлээ сурахдаа дандаа сонсож ийм пассив маягаар дам байдлаар сурдаг. За хэл сурахад одоо 4 ийм баг нь байлаа гэж бодъё. Сонсох, ярих, бичих, унших. За жоох хүүхдийг 2 настай хэлд орж байгаа хүүхдийг мэдээ шууд юм уншуулахгүй. Унших чадах чадварыг хүлээлтэж байхгүй. Сонсоод өөдөөс ярих хүлээлттэй гэдэг юм. За тийм учраас бидэрт багасаа ингээд ийм хэл сурах энэ систем ингэж тогтсон байхад том болцсон байхад нь хэл зааж ингээд нөгөө талаас нь эхэлж байгаа. Шууд дүрм логик утгаар нь ингээд явуулаад эхэлж байгаа. Тэгж за хамгийн үр дүн багтай. Энэ дээр neuroscience талаас нь би тайлбар хэлчих үү. Хэлхээс өмнө нөгөө би дармаг яг ингээд нэг хэлний талын юм ярьж байгаад бүр амар баяртай. Яагаад тэгэхээр дармаа бол өөрөө хэлний амар авьяастай. За монгол хэлээс гадна 2 хэлээр fluently бүр ингээд юм орос англи хэлийг бол ер нь бол ингээд манай дармагийн одоо хамгийн муу хэл нь монгол хэл. Тийм байгаа. Тэгээд тэрэн дээр нөгөө яагаад тэгж ажилдаг вэ гэхээр хүний тархинд нөгөө хэлжээстэй хүүхэд тоогоос ахуулаад ингээд хөгжөө явдаг. Тэгэнгүүт энэ тархин дээр байгаа нөгөө одоо жишээ нь их тархи чинь Brodmann-ы 54 талбайд ингээд хуваагдж байгаа. Тэр тус өөр нь өөрөөр ингэсэн үүрэгтэй явж байгаа. Тэгэнгүүт хүний тархинд яаж ажилтیں гэхэлэр хүний сонсголын төв ажиллаж ийж ардаас нь ярихын төв ажилдаг гэсэн. Тэгэхээр сонсохын төв маш хүчтэй зочроож ийж ардаас нь ярих төвүүд ажилдаг. Тэгээ бичихийн төв ажилдаг гэдэг ийм нөгөө дараалттай явдаг. Тэнгүүд нөгөө нэг яг хэлжсэн эхлэхдээ нөгөө бид нар болохоор буруу талаас нь яваад байгаа учраас яг бидний хүүхэд тоохоос ахуулаад нөгөө сурж байгаа тэр процесс нь эсрэгээр явчихлаа бид нар ивэ болохгүй байгаа юм шиг байгаа. Тий. Энэ яг language acquisition гэдэг арга нь бол яг наадахтай чинь бол яг бүрэн санал хэлж байгаа. Бид нар яг одоо видео тоглоомор бодох юм бол босс нь бол хамгийн сүүлчийн одоо төвч левел гэдэг нь шүү дээ. Граммар чинь яг тэр ихгүй одоо дүрм гэдэг чинь. Тэгхгүйгээр бид нар босс нь эхний левел дээр тавьчихдаг. Тэгээд ингээд цаашаа хүнийг сур гэдэг ингээд шахаад байдаг. Тэгэхээр нөгөө бас бидний хэл сурж байхад буруу ярихлаар муу дүн тавьдаг тийм. Бид дүгндэг буруу ярихлаар. За 2 настай хүүхдийг буруу ярихлаар загнадаг шүү дээ. Чинь ярьж байгаа юм байхгүй тийм. Юм сурж байгаа юм чинь сонссон юм аа бид нар лөө буцаал тойл гэсэн үг шүү дээ. Хүмүүс юу гэж ярьдэн тэрийг буцаагаал ярьж байгаа гэсэн үг. Тийм болохоор энэ арга хүнийг нэг insecure болгодог одоо өөртөө итгэлгүй. Граммар хамгийн хэцүү нэгээс нь эхлүүлээд дүгнээд эхлэхэр чинь хүн insecure болчихж байгаа байхгүй. Тэр хэлээр би ярьж чаддгүй болов. Би ярьж чаддгүй болов гэж бодох чинь бас логик бол алдаатай. Чи нэг хэл сурцсан шүү дээ. Монгол хэлээ сурцсан байгаа. Төрөлх хэлээ сурцсан байгаа бол хэлийг чи хүн зөхөдөг. Бүх хэлийг сурч чадна л гэсэн үг. Даан ч аргачлал нь нөгөө талаас эхлээд байгаад л ихэнх асуудал байгаад байгаа шиг байна. Language acquisition-ы профессоруудын зааж байгаагаар бол за ярьж байгаагаар бол дүрмийг хамгийн сүүлрээ аль болох дүрмээс зайлсхийгэл явах хэрэгтэй. Саяны хэлсэн шиг сонсголын төв зочрох хэрэгтэй гэж. Хамгийн түрүүнд сонсож сурах хэрэгтэй. За энэ language энэ polyglot хүмүүсийн хэл сурах хамгийн ихний арга нь бол story сонсдог. Богино хэмжээний story сонсдог. Тэгтээ мэдээ дөнгөж хэл сурж байгаа юм чинь одоо жоохон үлнэг улс төр юм сонсоод байхгүй шүү дээ. Гэж үсэд сонгохгүй шүү дээ. Яг хүүхд шиг л хүүхдийн түүх ч юм уу одоо хүүхдийн үлгэр шиг юм. Ягаад үлгэрийг чинь хүүхдэд зориулж бичдэг болохоор маш энгийн үгээр бичдэг. Маш богино өгүүлбэр бичиж байгаа болохоор тэгж сурах нь бол хамгийн дөхөн болж байгаа байхгүй. За ер нь бол одоо өнөөдөр чи 30 настай бол монгол хэлээр чи 30 настай гэсэн үг. Дөнгөж ихэл сурж байгаа хэлээр чи 0 настай гэсэн үг байхгүй. Тэгэхээр 0 наснаас хүн яаж ихэл сурдаг тэр шиг л явна гэсэн үг. За тэгээд тэр хэлээр нэг 2-3 жил болж ярьдаг болно тэг хүүхд чи ярьдаг болно шүү дээ. Эхлээд 100% сонсгол явдаг. Сонсоолын
энэ чихэр сонсголын мэдрэлээр цочоолон гэж итл толгой чинь өөрөө логик утгыг эвлүүлдэг юм төхөөрөмж машин учраас эвлүүлээд ярихад улам төхөн болно гэсэн. За тэгээ хамгийн сүүлийн шат нь гэх юм бол дүрм буюу бид нар бичихтэй мэдээж алдаатай бичих бол за мэдээж та болохгүй. Тийм болохоор граммерыг хамгийн сүүлд нь тавиад бичих гэдэг шат бол дөрвөн шатны хамгийн сүүлчийн шатаал гэсэн тайлбар байгаа юм. Аха. Энэ дэр нөгөө бас нөгөө юугаар ярьж байхад нөгөө юу ярьж байгаа ш нь бид нар ингэж эхлээ юм сонсож байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар чи эхлээд нөгөө нэг юунуудаа тархийг ой самжуудар тавьж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо юу гэдэг ингэж юм бил авт тэгдэг хөхгүй ингэж юм энэ тэнд ингэж юм уншаад ингэж сонсоо явж шүү дээ. Мэдхгүй бүр амар их гарна. Тэгэхдээ тэр үгнүүд миний толгойд ингэж ямар нэгэн байдлаар memory болоод аль нэг хэсэгт хадгалагдаа авцсан. Тэнгүүд дараа нь тэр үгийг ингэж ойлгоод ч юм эсвэл тэр үгийг ингэж цээжлэхэд над илүү амар. Дээрээс нь би нөгөө сонсоод тэр дуудлага нь ямар байдгийг мэдсэн учраас боо миний ингээд ярих төв маш сайн ажиллах боломжтой гэдэг юм лээ. Тэгээд энийг хэдэн жилийн өмнө үлээ би яг нэг юм судалгаан дээрээс уншижсэн баг. Яг ингээ хүнийг эсрэг талаас нь ингээ явуулаад байна. Нэг асуулт байна. Одоо ингээд хэл сурах хэрэгтэй гэдэг чинь хүмүүс хэл сурах хэрэгтэй гэдэг. Яагаад сурах хэрэгтэй? Сурахгүй байж болохгүй юм. Одоо ингээд мэдлэгийн ингээд ялгуурлан ад орхолт үсэж шүү дээ. Аа. Нөгөө хэл гэдэг юм чинь тухайн соёл одоо ард түмний менталитиг одоо үзэл бодлыг илэрхийлдэг гэж би боддог байхгүй. Жишээлбэл хэлнүүдийн одоо зүрх зүсүүдийг тэр ард түмний одоо толгойн дотор байгаа юмыг нэг соёлынхын үүднээс гаргаж ирээд тах шиг байдаг. Тийм болохоор одоо монгол хэл мэдэхгүй хүн яг монголын соёлд айхтар ортож чадахгүй шүү дээ. Гадаадд бүх юм яаж байгаа юм. Тийм болохоор нөгөө хэл гэдэг чинь ингэж энэ гариг дээр байгаа бүх соёлын гайхамшигтай олон юмнуудыг ойлгох төхөн болгох юм болов уу? За хоёрдугаар бид science бол энэ орууд ихтэй бид science гэдэг юм чинь шинжлэх ухаан гэдэг юм аль болох хүний амьдралыг амархан тогтоо тухтай сайхан хандуулахын төлөө явдаг. Тэгээ science-ийн гол хэл нь англи хэл. Бүгдээрээ л судалгааны пейпер бичихтэй англи хэлээр бичдэг. Тийм болохоор шинжлэх ухаангаар амьдрий гэж сонгож болно л да. Гэхдээ шинжлэх ухаантай амьдарч ингэж юмны үнэн гэдгийг олж мэдмээр байвал англи хэл сурахаас өөр аргагүй байна. За тэгээд нөгөө түрүүний хэлжсэн шүү дээ тийм хэл соронгууд ингээд юунаас эхэлж байна сонсоос эхэлж байна тэгээд ингээд дараа нь ярьж байна дараа нь бичиж байна ч юм уу ингээд юм дараалал явж байна яг энэ дэр юм хийгдсэн судалгаанууд чи уншиж амжсан уу? Амжсан. Энийг нэг юм харьцуулсан нэг юм датанууд байдаг юм билээ. Яг санийхаа ярьсан шиг урламжлалт аргаар зааж байгаа хүмүүсийн төгсөгчдийн амжилт acquisition мега сурж байгаа төгсөгчдийн амжилт. Энэ амжилтыг нь үнэлэхдээ тэгтээ дүрм зааж байгаа арга нь дүгнэхдээ нөгөө нэг тестээр авдаг буюу. Хүн ингээд өгүүлбэрийг хараад нөгөө дүрм руугаа хөрвүүлэхэд цаг байгаа байхгүй тэр хүнд бодох. Тэгтээ хоёулаа юм ярьж байхдаа хоёулаа бол монгол хэлний дүрм бол бодохгүй автоматар ярьж байгаа ч тийм. Тэрийг харахгүйгээр хүмүүст ингээд зад дүрмийг цэжилсэн логик утгыг цэжилсэн гэдгээр дүгнээд тахлаар энэ жоох овчод татгалтай болж байгаа байхгүй. Тэгэхээр дүгнэхдээ ярианы чадвараар нь дүгнэх юм бол дүрм маяг аргаар заасан аргачлал бол бас 20% саний байсан шиг 20% л хүмүүс ярьж байгаа байхгүй. Урд нь тест тавиад за энэ нэг юм бланк завьдаг шүү дээ өгүүлбэр явж байгаа энийг ингээд зөв өгүүлбэрээр ингээд бүгэлч гэдэг юм уу. Тэгэх юм бол хүн чинь ингээд бодно өмнө сурсан л юм чинь тэрийг бодоо зөв бүглэн. За яг чи ингээд яг юм ярих юм бол нөгөө толгойд чинь тийм хурдан ярих гэж байгаа юм ингээд тэгээд чадахгүй болохоор яг энэ саний acquisition маяг нь бол яг ярихад хамгийн амжилттай 78% амжилттай байдаг юм байна. Тэгэхээр ингэж дүгнээд тах шиг үнтэй. Science-ийн талаас болохоор одоо нэг систем 2 гэсэн хоёр шийдвэр гаргалдаг байна шүү дээ. Систем 1 бол бидний амьдралын баг 90 орчим хувь дээр бидний шийдвэр гаргаа авчдаг. Тэгвэл тэрэн дээр одоо юу гэдэг би ингээд сандал дээр суухдаа сандал руу очиод тэдэн градус эргээд тэгж суугаад гэдэг юм бодгоор очиж шууд суудаг шүү дээ. Нэгсэнд бол бид нар unconsciously шууд хийдэг үйлдэл болцсон байна гэсэн. Тэгэхээр нэг хэлийг эзэмшүүлэх бүр яг ингээд нэг суулгах гэдгээрээ тэр тест дээр бол одоо юу гэдэг тэр яриагаар аваад тэр хүн одоо ямар нэгэн байдлаар нөгөө хүний яг юм хэл шиг болцсон боё тэр хүн ингээд яг юм unconsciously шууд бодохгүйгээр шууд ярьдаг тийм хэмжээнд боё систем нэгээрээ ярьж ийн гэдэг тэргээр нь дүгнэж. Тий. Бас нэг сонирхолтой юм нь англи хэл мэдхгүй гэж боддог хүмүүс 80% англи хэл мэддэг байдаг гэж байгаа байхгүй. За. За ягаад гэвэл англи хэл мэдхгүй
гэж хэлдэг хүмүүс Netflix-ээр кино үзээд 100% ойлгоод байдаг байхгүй. Сонсоод уншаад ойлгоод байгаа байхгүй. Тэгчээд би англи мэдэхгүй гэдэг байгаа. Ярдггүй болохоор тэгээд байгаа юм шиг. Тэг ярдггүй болохоор ганц энд дөрвөн багныхаа нэг нь л байхгүй болохоор юу юм чинь би энэ хэлэг огт мэдэхгүй би чаддаггүй би юм уу. Энэ нөгөө нэг бидрийг дүгндэг байснаас л үүдэлтэй баг. Буруу ярьж явах юм бол за нэг D тавьдаг, C тавьдаг те. Нөгөө нэг ингээл англи хэлгээд диплом дээр нэг дүн байх нь шүү дээ. Уул нь яг энэ хэлний мэдлэгийг юм олон талаас нь дүгнж ивэл одоо юу гэдэг энэ дөрвөн баг нар дөрвөлнгийн үзэж байгаа тунтчлуулч юм уу те. Тэгэх юм бол надад нэг юм утгатай дүгнэлт юм шиг санагдаад байдаг. Надад нэг юм асуулт байна. Тэгмэд одоо ингээд жишээ нь ингээд бүх хэлэн дээр дөрмүүд байгаа тий. Дөрмүүд байгаа. Гэхдээ тэд нэр одоо юу гэдэг дэлхий дээр байгаа дөрмүүдийг ингээд нэг улсын хүн нөгөө улсын хэлийг ингээд сураад хоорондоо ярьж ийн гэхэлэр дөрмийг ингээд одоо юу гэдэг монгол хэлээ би амар сайн сурцсан бол дөрм гэдэг зүйлийг аягүй сайн ойлгоцсон бол өөр улсын хэлний одоо англи хэлний дөрмийг ойлгоход бүр маш амархан байх гэж би бодоод байдیں۔ Тэгээ тэрийг хөрүүлээд энэ ч тэрэн ч энэ ч гэж. Тэрийг юу гэж бодож байна? Хэл болгоны үүсэл нь айгу яригтай байдаг л та. Тэгэхээр англи хэл яг ямар хэлнээс гаралтай вэ гэх юм бол хэцүү шүү дээ. Нэг Франкенштейн хэл واخгүй энэ бүх юм ингээд хэдэн хэлнээс ингээд цуглуулад. За Франц норман хэлний холцоогоо, саксон герман хэлний холцоогоо, скандинав хэлнүүдийн холцоогоо. Тэгэхээр нэ олон соёлын юмыг ингээд нийлүүлсэн юмыг соёлын ялгаанаас болоод дөрмөн өөр өгдөг гэж магадгүй. гэж бодож байна. Тэгээд яг нөгөө жишээ нөгөө үйл үг, нэр үг, дагвар тэ гэдэргээд нөгөө Монголын дүрмэнд байгаа шүү. Гэтэ эдгээр чинь бүгд англиэн дээр байгаад гэсэн. Байгаа. Гэтэ наам цаанууд нь ороод яваа. Тий. Ялангуяа орос хэл дээр бол бүр амар их. Тий. Орос хэлний хөргөлт нь бол маш эрэхтэй. За би бол орос хэлийг сурахтаа надад би нэг дөрвөн мөрөн гэж хэлний хөдөж яваг. Зүгээр очивол жихнээсээ сонссоор гал ингэж л ярьдаг юм байна л гэл. Тэгээд нөгөө яг сонсголыг яахта зөв ярьж байгаа хүнийг сонсохгүй бол буруу ярьж байгаа хүнийг сонсоод байх юм бол тэгэл буруу сурна шүү дээ. Тийм болохоор нөгөө яг тэр хэлийг мэддэг хүнтэй л ярьж юм сонсохгүй бол жишээ нөгөө нэг яг бидний ингэ сонсож хэлийг ингэж acquire хийдэг бид ингэж хэлийг авдаг нь бид нар акцентыг авчдаг. Яг баталгаа нөхгүй. Дөөндө дэлми дөө дэлми дөө гэдэг ингээд яг энэ түүнтэй байгаад их юм бол энэ акценттэй л болно гэсэн үг шин. Дахин тийм л юм хүлээж авч байгаа юм чинь. Тийм болохоор бас нөгөө одоо хүн хэл сурах гад за энэ маягаар яв эсвэл юм сонсъё гэж байгаа бол хамгийн энгийн гэх юм ойлгомжтой ярьдаг акцентыг сонссон тэр баг. За одоо American accent, American Midwest accent ч юм уу, North Pacific accent ч юм уу. Тэгэхгүй бол одоо юу гэдэг англи хэл Брами тэр бол хэцүү сонсогдсон шүү дээ. Одоо нөгөө Peaky Blinders гэж кино танд үздэг бол хэцүү ярьдаг шүү дээ. Юу сонсоход. Тий. Тэгээд одоо чи нөгөө нэг одоо хэл сурахад чинь бас үг амар чухал байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо саяны нөгөө хэлээд байгаа тэр сурах одоо аргачлал дээр одоо үг цээжлүүлэх ч юм уу. Тэр тал дээр нь бас одоо уламжлалтаас өөр арга хэмжээ авч байна. Тий. Тэрэн дээр нэг ийм гоё бүх хэлийг судлаад ямар ч хэлний өдөр тутмын 90% нь тэр хэлний эхний 30000 үг л ашигладаг гэж байгаа байхгүй. Тэр хэлний үгийн баялаг нь 25000 ч байсан бол 17000 ч байсан болно. Гэхдээ өдөр тутам хүмүүс хоорондоо ярихдаа 3000 дотоод хэрэглэдэг. Ихээр бодох юм бол 3000. Өнөөдөр хоёулаа монгол хэлнээс нэг 1500 л ашигласан баг. 2000 хүсэл нь 2000 л ашигласан баг. Тийм болохоор тэр арга бол үг сурах гэж байгаа бол тэр хэлэндээ ашигладаг хамгийн түгээн бол 3000 ч юм уу. За эхлээд нэг 1000 ч юм уу. Үг цээжлэл үнэхээр цээжлэмээр байвал. Гэхдээ үг цээжлэх option B л гэдэг юм байлээ. Ягаад гэвэл чи сонсоод тахлаар толгойн яг мемберт чи ингээ ороод байгаа. Тэг хүн логикоор ингээ харж хагаад энэ яг тэгсэн үг баха гэж бодоо дараа нь харгалуураас харахаар яг мөн байдаг байхгүй. Юун дээр зарим миний мэдхний хүмүүс гэдэг юм. Ингээд нөгөө яг ингээд сэтгэл хөдлөл нөгөө emotional одоо тэднийг нөгөө нэг юм би кринжлээд байна гэдэг чинь ингээд нэг юм англи үгээр хэлчихдэг. Тэгээ тэр нь яг монголоор юу гэсэн ихлээр мэдэхгүй. Тэгээд яг нөгөөдхөө яг киноныхаа хэлээр нөгөө тийм үед тэгж хэлдэм байна. Ингэдэм байна гэж цээжилсэн. Тий. Кринж гэдэг үгийг орчуулах боломжгүй гэж боддог. Бандах. Үний өмнөөс ичих. Яа. Тийм энэ нэг юм соёлоос айгу ялгаатай гоё өгнүүд орос хэлэн ч гэсэн одоо хараалын үг гэдэг чинь бүр хөндөлгөлтний бүтээгс айгу мундаг концепт гэхгүй хараал гэдэг чинь амар олон өрдөг. За if үг байна.
Орсын П байна тий. Монголын иш байна. Иш байна. Бүх үйл үгийг оруулж байгаа. Тий. Ойлоо нэг сарын өмнө гадаад хүнтэй нэг герман залуутай байсан шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ нэг үг зааж өгсөн. Тэгэхээр айгуу яг бидний эмоцыг хараад ситуацаа хараад зөв ашиглаад бол ойлгож байгаа байхгүй. Тий. Яг юу гэсэн үг нь бид хэзээ зааж өгөөш зүгээр ингэдэг юм аа гэж хэлчихэд нөгөөд ч ойлгож байгаа. Ер нь хэлний яг аль хэл сурахад амархан хэцүү вэ гэдэг нь яг төрөл хэлнээсээ хамаардаг. Жишээ нь англиар ярьдаг хүн Итали, Испани, Франц, романс хэлнүүд ч юм уу сурвал хамгийн төхөм 500-аас 600 цаг буюу 7 хоногт за нэг 8 цагийн л практик юм уу. За англи хэлнээс арай хол хэлнүүд нэх юм бол одоо араб хэлнүүд ч юм уу, славян хэлнүүд ч юм уу, орос хэлмэл тэд нар бол мэдээж их цаг авна. Их хэлнээсээ хэр хол байгаагаас л хамаарч хэцүү үг нэ яадаг. Гэхдээ англи хэл бол манайхаас нэлээд хол хэл. Хэцүү байх нь аргагүй. Үгүй шал ондоо байгаа. Дөрмөн одоо ардаасаа урдаасаа. Тий. Яалчгүй Франкенштейн хэлт ингээд олон юм олцсон. Тэгээ утгагүй баахан өгнөд байдаг. Тэрийг ойлгох гэж цаг зарцуулаад үнэхээр ямар ч утгагүй л байхгүй. Тэгээд тэр acquisition профессорууд заахта одоо хичээл бол 95% таргет хэллэрээ буюу зааж байгаа хэлээр явдаг. Тэрийг тэгтээ самбарн дээр гараад ийм жижиг стори одоо уншиж өгнө. Ихэнхдээ бол нэг хүүхдийн ном тараачтай юм билий. Англи хэлний том сурах бичиг биш зүгээр хүүхдийн үлгэрүүд тараад тэрийг хоорондоо ярилцаад тэгээд слайдаар ингэж гаргаж байгаа. За нэг нугас ингээд нууран дээр байлаа л та. Нуурлуу заагаад what is this гэж асууна. Lake юм бол стам ундаг байна. Тэгээд ингээд юм хүүхдүүд нэрлэж байгаа. Нөгөөдөл чинь фан айгүй амархан. Нөгөө хүмүүст нь ч нөгөө өөртөө ихтэй байдал нь яадаг. Би сурж ийн, би ойлгоод байна. Тэгээ үнэхээр мэдэхгүй ойлгохгүй юм байвал за энэ нэг чухал шээ цаашаа явъя гэл ингээл орхол явчихсан. За тэгвэл манай одоо сонсож байгаа хүмүүс хэл сурахаар төлөвлөж байгаа бол ер нь бол тэгээд сонсоод байж тээ. Тий, хэрвээ одоо сонсож байгаа нэг нь ямар нэгэн курс явдаг бол дөрөв заагаад байгаа бол айгүй хэцүү замаар нь явж гинаа л гэсэн үг шүү. Тэгтээ өөрөө сонгож болно. Тий, өөрөө сонгож болно. Айл замаар явхаа өөрөө мэд монголчууд ч хэцүү юм дуртай. Дайснасаа хизээч ядаггүй. Арх бол бидний амьдралын дэс гэдэг. Тэгээд нэг хүн өөрөө дийлдэшгүй ингээд давн тоолшгүй байх хэвээр одоо ингээд өөрөө бүр амар тийм дийлдэшгүй байх хэвээр. Тэгээд өөрийгөө ялан дийлээд тур мур гэдэг тий. Тий. Энийг ч одоо нэг toxic positivity гэдэг. Бүх юм нэг итгэж байх хэвээр юм шиг. Тэгээ нөгөө нэг юу яагаад гэхтээ нөгөө хүмүүс чинь та нар ер нь ингээд юм хоёр хүн гэдэг 9 шидийн нөгөө юунууд байгаа гэдэг чинь харилцаа марилцсан тэр чинь нөгөө хоёр хүн салахад хооронд нь байдаг хайр хайч ба гэснээс тусаалга тусаахад хамранд байсан нас хайшаач. Тэрэн дээр нэг хүн нэрээ тэрийг асууцсан тэрийг тайлбарлаад өгчихөө. Юун дээр ингээд харшаал хөдлөд ингээд нусгааж штэ тий. Тэгэнгүүт ингээд хамрын дотор ингээд нэг кисэл баахан бүсгээд бүр ингээд айгу баг хүний биеийн хамгийн их юм хялгсан судасны бүр ингээд юм бөөгнөл хэсэг байдаг. Тийм учраас хамарнаас их тусаалтдаг. Тэгэнгүүт тэр хэсэг ингээд хамарч айгу судасчлцтай хэрэгтэй. Тэгэнгүүт ингээд ямар нэгэн харшил үүсгэгч одоо гаднаас орж ирж штэ. Тэнгүүд мэдээж гистамин хэлүүлнэ. Гистамин чинь яадаг вэ гэхээр нөгөө захын судснуудыг өргөсгдөг үйлдэлтэй. Тэгэнгүүт нөгөө суц өргөсөнгүүт нөгөө нэг юм одоо мембран дээр нь байгаа эсүүдийн хоорондын зан жоохон ихсэнгүү тэрүүгээр нөгөө шингэл ликвид нь гараад идрүүг орчдөг. Тэр нь их хэмжээгээр гарахаар нас болчдөг. Тэгэнгүүт тэр нь ингээд юм идрүүгээ гаргахлаар ингээд хавгнаад хөөчдөг. Тэнгүү зарим үед ингээд нийгээд нус гарахгүй мөртлөөсөө хамар нустай байна гэдэг нь нөгөө судснасаа шингэн одоо гараад идрүүгээ нэвчсэн. Тэгэнгүүт нөгөө хамрын тусаалгач яадаг вэ гэхээр суд агшаах үүрэгтэй. Тэнгүү судсын агшаачингууд нөгөө нэг юм хавганцсан байгаа тэр юг чинь ингээ буцаагаад хэвэнд нь оруулж хахлаар хамрын бүглээ харилдаг. Тусаалга дондт юм байл ч тийм хүмүүс. Хамрын дондт юм байл. Тийм дасал үүсчихэж байгаа хэрэг. Тэгээд дээрэс нөгөө их хэрэглээд байх юм бол давхар нөгөө чи суд агшаадаг үүдэлтэй учраас нөгөө толгойн суд агшаагаад нөгөө толгой үүддэг болдог. Тэгээд ер нь бол ингээд юм ямар нэгэн гадны бодис ингээд ашиглаж кайфтай мэдрэмж аваад байгаа юм болгонд л хүн ер нь донтдаг яагаад гэвэл хөнгөвчлөгийг боддог. Тий. Бас нэг юм ханиадны тухай ер нь амьсгалын замын тухай нэг юм айгу буруу ойлголт ер нь ардын зад зөвхөн Монголд ч тийм дэлхийд аяал гэдэг тийм. Гадаа хүйтэн болохоор би ханиад төрөднө гэдэг. Даарцсан болохоор би ханиад төрөднө гэдэг байна. Яг үүндээ нөгөө микробиологийн үүднээсээ вирусын халдварлалтын үүднээсээ амьсгалын замын өвчтнийг хүн хүнээсээ л авна шүү дээ. Энэ бол хамгийн одоо магадлал өндөртэй.
Өвөл гадаа хүйтэн болохоор хүмүүс хийхдээ хаана байдаг вэ? Дотор байдаг тийм. Дотор Олоолаа тий. Олоолаах тусам хоёул ханаа төрөх шанс ихсэж байгаа. 100 ихэнх нь гадаа болохоор хоорондох контакт нь хол болохоор нэг одоо тийм амьсгалын замын өвчин тусаадах магадгүй шанс нь бол багасаа явж байгаа. Гадаа хүйтэн болохтой яг корреляцтайгаар ханиадны тархалт ихсэж байна гэдэг чинь температурдаа биш хүйтнээс болоод хүмүүс бие биентэй контакт нь ихсэж байгаа болохоор ханиад хүрж байгаа юм шүү. Тэгээ ханиад чинь вирусээр үүсгдэг, вирус. За гэж одоо хамгийн түгээмэл вирус нь айгүй мутацлах чадамж өндөртэй. Тийм учраас вакцин байдгүй. Вакцин хийх боломжгүй. За одоо сая бидний 1-2 жил зугаарсан ковид гэхэд бас нэг амьсгалын замын өвчин байна. Тэгээд ер нь ийм эрүүл мэндийн талаар хүмүүсийн дунд ийм олон буруу ойлголтууд маш их байдаг. Энтэй холбоотой би дахиад нэг хэлэх үү. За эхнийх нь бас нэг чиний хэлдэг юу чинь бас амар чухал хэсэг байгаа байхгүй. Нэг тайлбар. Нөгөөд нь бас нэг бие юм шижсэн. Одоо өвчин үүсгээд байгаа тэр нөгөө бактери, за ханианд үүсгээд байгаа вирус энэ төр яадаг гэхээр хүний нөгөө нэг юм хамрын наад хэсэг дээр ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг ингээд энэ арсны гадаргууд төр ч юм ингээд арч таавд зөнгөд тэр өвчин үүсгчүүд нь илэрдэг гинэ. Тэгээ бас нэг тайлбар уншижсэн. Нилээн хэдэн жил өмнө. Тэгмүүд гадаа хүтэн болно штэ. Тэгмүүд гадаа хүтэн болгонгоч нөгөөдөл чи ингээд юм амьд организм учраас дулаахан амьдрах газар хайж эхлэв шүү дээ. Тэгмүүд хамгийн ойрхон байгаа хүний биеийн тэр нүхтэй хэсэг рүү ордог гэнэ. Тэгээд нөгөө даарснаас болж үүсэж байгаа нөгөө нүүр гараа цэвэр тэрнээс учраас нөгөө гараа угаа нүүр амаа цэвэрл нөгөө хүн ингээд цэртэй юм дэр ингээд хүрлээ ч юм ингээ муухай юм дэр гар хүрлээ гэх тийм ойлголтуудаар нэг тайлбарлаж исэн. Тий. Гараа уах тэр яг хүмүүс нэг баг гараа болгодог нэг факт гэдэг чинь герпес вирус шүү дээ. Тэр чинь гадаргуудаар амжих чадвартай. Арснаас арс руу халддаг. Герпестэй үнтэй чи гар бариад гараа угаалгүйгээр өөрийнхөө за нэг ямар нэг юм зэг хэсэг бүрэх юм бол бэлгийн герпес бол бэлгийн герпес гэдэг. Менеж хийж болдог, галга болдог. Би энд чинь нэгэ орцсон бол тэгэл тэрнтэй хөтлөл амт гэсэн. Тэгэхээр гараа сайн угааж халдварт өвчнөөс сэргийлээ. Гэхдээ коронавигийн үед хүн болох нь ариун цэврийн дэглэмээс сурчих шиг болсон. Тэрнээс болоод сая юу явах шиг болсон ш. Нөгөө коронавигийн үед ариун цэврийн дэглэмээ аягүй сайн бариад маска зүгээд гисэн чинь эмийн нөгөө компаниудын орлого их буураад. Тэгээ ер нь бол зарим одоо юу гэдэг газрууд ер нь жоохон дампуурах тийш хандсан юмнууд л. Тий бас дүүргийн эмнэлгүүдийн нэг статистик байсан. Илгэний шар шүү дээ. Одоо тэрний гепатит А вирусын тохиолдол ямар багц. Тэр чинь халдварлах боломжтой ганц юу шүү дээ. Хоол боловсруулах одоо нэг халдварт өвчнүүд бас огцсон багс. Яг тэгвэл бүгд масктай гараа угаагаад байгаа болохоор яг бид нар ингээл одоо харин цэвэрхэн захиагаа үс болж үүсдэг байсан өвчнүүдийн тохиолдол огцсон багс л так сонирхолтой. Бас нөгөө юу яаж байгаа нь циститийн асуудал байгаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө циститийг одоо үүсгэж байгаа тэр өвчин үүсгэх чинь ихэвчлэн нөгөө нэг баасанд байгаа нянгаас олж их үүсээд байна гэдэг юм судалгаа өгд юм байна. Тэгэхээр нөгөө хүмүүс нөгөө нэгт одоо хүндэрчээ дутуу арчихтай, буруу чиглэлдээ арчих. Тэрнээсээ болоод нөгөө эмэгтэй хүний чинь нөгөө шээсний зам богинохоо учраас нөгөө халдвар гастешигээ дамжих зам нь хордог. Эрэгтэй хүнийх нөгөө урт болохоор нөгөө нэг дамжих юм урт болохоор ер нь бол одоо дамжиж замдаа шээсээр тэгээ нөгөө өвчлөн жоохон баг байдаг гэж үздэг юм байлаа. Тэгэхээр нөгөө нэг хэлгээд ойлгоод байгаа тийм. Зөв харчаар. Монгол нэг үг байдаг шүү дээ. Өвчин хэлж ирдгүү хийсч ирдэг гэдэг. Гэхдээ би эсэгээр боддог байхгүй. Монгол хүнийг алж байгаа топ 5 өвчин болоод бүгд хэлж ирж байгаа л өвчин. Хийсч ирж байгаа өвчин гэж нэр байгаа шүү дээ. Халдварт өвчин гэж байгаа шүү дээ. Литерали хийсч ирж байгаа шүү дээ. Тэрийг контролдох ямар ч арга байхгүй. За яг харин дэглэмээс ахин. Гэхдээ яг монгол хүнийг хөл төрөж байгаа, нас урлан төрөж байгаа топ 5 өвчин бол яалтчгүй хэлж ирэл байгаа өвчин. Зүрх сүц, хавтар, хэллэгний өвчлүүд байна. Хүний бие бол өөртөө болохгүй байна гэж бол зөндөл хэлдэг гэж би боддог. Одоо гаднаас харахад одоо арьс муудах ч юм уу тэр чинь би ямар нэгэн стресстэй байна гэсэн үг шүү дээ. За ингээд ийм юмыг орохыг ингээд олон хугацаар удаан хугацаар хэлээд тахтан л тоохгүй явах юм бол нэг өдөр л би бол за би ингээд ажиллаж чадахгүй нэ л гэж хэлнэ гэсэн үг шүү дээ. За иш би байлаа. Болоо. Юун дэр бас энэ дэр генетикийн төвшөнд ингээд хүний бие өдөрт ингээд нормал үедээ шүү дээ. Нормал хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэгэн байдлаар ингээд өдөрт 10,000-аас молекулын төвшөнд ингээд өөрчлөлт ороод нэгсэндээ ойлгомжтой хэвлэл бол генетикийн төвшөнд гэмтэлд орж идэг. Тэрийг нөгөө нэг ингээд үйл ажиллагаа буцаад хэвийн болгоод сайн явж идэг. Засварлагч гэн гэдэг. Нөгөө нэг анагаахын биш хүмүүсийг сонсож байгаа учраас шууд ингээд бүдүүлгэр яриад байгаа шин. Тэгэнгүүт
Бидний амьдралын нөгөө буруу хэв маяг, хоол ундаа одоо буруу тааруулгатай эсвэл хэт цацраг идэвхтэй бодистой байх ч юм уу. Тийм зүйлүүдээс болоод тэр нөгөө нэг засварлагч одоо тэр молекулын түвшин, генетикийн түвшин засаа авж байгаа тэр процесс нь алдагдчихдаг. Тэгмээ тэрнээс болоод нөгөө одоо чинь өдөр жишээгээр ярьж байгаа шүү. 10,000 ингээ одоо чинь 5,000 засварлагдааг үүдчлэх тэдэр нь буцаад ингээд юм өөрчлөлтөнд ороод ингээд явдаг. Тэгээд тэр нь цаашгаа өвчин болдог, хавдар болж өөрчлөгддөг гэдэг юм байна. Бас энэ дээр яг хэлэхэд энэ саяны эрхмийн хэлсэн засварлах процесс унтчих явагддаг. Тийм болохоор нойрн модон хүн бол биеийнхаа сервис үйлчлэхэнд орохгүй нэ л. Би чинь унтчих чинь өөрийнхөө тэр өдрийн турш эвдэрсэн генүүд бүх юм засварлаад дараач өдөртөө бэлэн болоод баждаг гэсэн үг. Ер нь нөгөө нэг дээр үед хэлжсэн нөгөө одоо шоколамар хэлдэг залуу хүн нойр хоолндоос ам бахад аандаа болондоо гэдэг чи ер нь бол үнэн шүү. Тий. Унтчихт маш их калори шатдаг. Турмаар байгаа хүмүүс л сайн унтчих. Сайн унтчих. Унтахад биеэ засна. Тэгэхээр биеэ засна гэдэг нь биеийнхаа нөгөө засварлаа гэж ингээд буруутахаар нь ойлгож байгаа. Тэгээд тэр бас хавдартай холбоотой бас нөгөө хүмүүсийн нэг юу агааддаг. Нөгөө огцом дураад буцаад харгалдаг. Тэгээ энэ үеүүдэд нөгөө юу гэдэг юм байна л да. Одоо жишээ нь энийг нэг юм тайлбарлах юм бол бид нар эхлээд харгалаад ингээд жин нэмээд яваад байгаа штэ. Тэнгүүд ингээ өөхнийс нь ингээд томроод том өөхнийсийн тархалтай байт юм байна л. Тэнгүүд ингээ хүмүүс огцом турна штэ тамиг юм хасаад огцом турангууд яд өгөхлөр өөхнийс нь ингээ жижигэрдэг. Жижигрээ бүр ингээ жижигхэн болчтой. Тэнгүүд хүн юм чинь дахиад хоол идэн штэ тэ мэдээж. Идэнгүүд яадаг өгөхлөр хүний бие ийч дахиад ингээд огцом турчих магадгүй нөөцлөхгүй болохгүй мэрэнгүүтээ хуваагдана ч. 1 нь 2 2 нь 4 4 6 4 8 16 ч юм ингээд 2 дахин 2 дахин хуваагдчихдаг. Тэгэнгүүтээ нөгөөдүүл нь буцаад яг хуваагдангуудтай томорчдаг. Тэгсэн чи одоо олон том эсийн даргалтай болчихж байгаа. Тэгэнгүүт нөгөө хүн яадаг вэ гэхээр нөгөө гинт буцаад нөгөө бөмбөг газар руу бид нэр хүчтэй шийдэнгүүт ингээд дэше хүчтэй яг тийм процесс болоод тэгээд ингээд чинь өсвөд хуваагдаж байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүн ямар нэгэн байдлаар одоо бас ингээд ийм энгийн хүмүүст ойлгомжтойгоор ярьж байгаа. Тэр хүн ямар нэгэн байдлаар хавдрын одоо тийм генийн мутацтай байгаа. Тэр нь итгэхгүй байгаа тохиолдолд ийм үеүүдэд яадаг вэ гэхээр тэр хавдрын генийн мутац одоо хуваагдлыг нэмэгдүүлчихдэг гэсэн ийм судалгаа байдаг. Тэгэхээр нөгөө огцом турж таргалах нь өөрөө нөгөө бие амар зовоож байгаатай нэг хэсэг болж байгаа. Тэгмээ дараагийнх нь нэг юм цадах гэдэг нэг юм байна. Бүдүүн хүмүүс цаддаггүй шүү дээ. Тэр нь яадаг гэхэлэр нөгөө биднэрт лептин гэдэг даавар. Лептин гэдэг даавар яадаг гэхэлэр биднэрт очиод ингээ тархинд очиод өөй одоо идэхэ бол гэдэг ингээ дохио өгдөг. Тэгсэн чинь бид нар ингээд юм грилин биш үү? Грилин, лептин, секретин гэдэг ингээ одоо орксиженик, анорксиженик ерөөхдөө 20 даавар байгаа. Тэнгүүд энэчнээс яг нөгөө нэг өөхнийдээс ялгараад цатхын төвд нөлөөлдөг нь лептин гэж үзэж байгаа. Гэрлийн болохоор яг нөгөө эсрэг үйлдэлтэй бол энийг хоёулаа тэгвэл дараа нь ярьчих. Тэгэнгүүт нэг гэсэндээ саяны хэлдэг нөгөө орксиженик, анорксиженик гэдэг нэг нь хүнийг хит идэхээс сэргийлдэг, нэг нь өлсөж өгөхөөс сэргийлдэг. Ийм 10 даавар байгаа. Тэгэнгүүт лептин яадаг вэ гэхээр нөгөө ингээд тарган болох тусам өөхний эсээс ингээд ийм лептины ялгаралт ихсдэг. Тэгэнгүүт очиод ингээд цадхын төв дээр очиод эхлээд нормал хүнийх төр бол одоо жишээгээр нэг ингээд лептин очиод дөжрөнгөд хөөй бойл гингүүд болчдөг. Тэнгүүд таргалаад эхлэх тусам жин нэмэгдээд эхлэх тусам илүү их лептин ялгарна. Тэнгүүд лептин очиод нөгөө цадхын төвдөө очиод хөөй бойл гэдэг ангууд дөжөрчдөг. Бид нар давстаа хоол идэд ангууд ингээд давсан сүлдээ мэтэрхий болчтой шүү дээ. Тэрнтэй адилхан одоо нөгөө цадхын төвийг одоо тэр дааврыг хүлээж авч байгаа хүлэн аваар нь дөжөрчдөг. Тэгэнгүүт ингээд нэг одоо жишээгээр нэг одоо лептинд цаддаг байсан бол нөгөөдг нь 5 лептинд ингээд очичээж ингээд цаддаг. Тэгэнгүүт ингээд ер нь илүүдэл жинтэй тарган хүмүүс айгу хурдан тийм одоо амар тийм их өсөж явдаг. Тэгэнгүүт нөгөө талаас хүн огцом тураад буцаад харгалангууд чинь дахиад нөгөө мангар олон өөхнээс үсэж байгаа шүү дээ. Тэр болгоноос ч очиод нөгөө юу яадаг нөгөө өөхнээс ч лептин ялгарч байгаа. Тэгээ бүр ингээ хүн цадахын арга болгодог ингээ цадах мэдрэмжгүй болгоо ичдэг. Тийм асуудал. Тэгвэл манай дээр би нэг юм юу уншижсэн. Сурталчилгаа. Лептинийг ашиглаж элүүдэлчингээ хасцгаая гэдэг юм юу харж байсан. Лептин тураадаг гэд ойлгоцсон. Яг хүн ингээ эхлээд тэр хүн чинь нормал хүн бол ингээ дөжрөлд ороогүй хүн бол лептин их байх юм бол цадах мэдрэмж авах нь шүү дээ. Гэтэл нөгөө нэгэн дөжөрцөн байгаа хүн дээр авчиж нөгөө нэг лептинийг нь зодод бүр ингээд дөжрөлд үсгээд тэгэд нэг юм манайхан өөрсдөө эрүүл мэндийн мэдлэггүй бол ингээд нэг иймэрхүү юмнуудын ингээд юм хохирогч болчих гээд байгаа юм шиг санагдаад байдгийн. Бас
адуур зарагддаг, дархлаа дэмждэг, дархлаа сайжруулдаг гэдэг юм байдаг. Дархлаа тийг сайжруулж бууруулад ингэж тохируулцдаг юм бол ер нь бол биш. Дархлаа одоо дархлаа сайжруулах гэхэлэр одоо яг юу гэсэн чинь дархлааны эсүүдийг олшуулах юм уу? Тэгэх юм бол харшлын өвчин бол автоиммуны өвчин бол. За идэвхжлийг сайжруулах юм уу? Тэгэхээр бид нар яаж тэгэх мэдэхгүй. Ер нь бол дархлаа сайжруулна гэдэг ойлголт яг байх ёстой юугүй юу? Яг тийм үгийг ашиглах харин тий. Ёстой юугүй юу гэдэг бол маргаантай. Тэгээ манайхан ч нэг ийм юм яагаад гэдэг чинь нөгөө жишээ нь би аюуг сонсч байсан байхгүй. Харшилтай хүн чинь харшил гэдэг чинь нэг гэсэндээ бол одоо ингээд юм тархлааны скет ажиллаад байна гэсэн. Одоо чинь гаднаас ингээд нэг муу нэг юм өвсөн ингээд нэг юм цэцгийн тоосонцоор орж ирсэн чинь тэнцээ сүржигнээд тахгүй. Ваа би халаач гэдэг бөөнөр ингээд бүр ингээд хүний бие дотор ингээд бүх асуудал үүсгээд байгаа. Тийм сүртэй гарууд сүртэй болцсон байна гэсэн. Тэнгүү тийм хүмүүсийн чинь тийм хүмүүс ингээд биний харшил эхэлчлээ нэг тархлаагаа дэмжиж гэж ярьдаг. Тэгэхээр эн чинь нөгөө бүр сүржигдсэн байгаа эсүүд чинь бүр амар болгоод өөрийгөө хорлоод байгаа хэрэг бүр юу харшлаа бүр амар болгож. Харшилтай хүмүүс бас нэрээ тийм юмнаас болгоомжлох хэрэгтэй. Анафилаксийн шок гэж нэг амар юм байна. Бидний бронх хаагддаг, таг хаагддаг. Тэгээд нөгөө захын сууд зогцсон мөргсөөд даралт шууд ундаг. Аюултай юм биш үү те. Тийм учраас сая уулын коронагийн үед бидэрт сайенс үнэхээр хэрэгтэй байгаа нь маш их харагдсан л да. Олон одоо science educator-ууд бол одоо энэ шинжлэх ухааны түгээгчид маш их хичээсэн тий. Одоо ингээд дархлаа гэдэг чинь сайжруулж муудалгаад байдаг юм биш ээ. Өөрийнхөө зохицуулдаг систем юм аа. Дархлаа чинь өдөржин ингээд завгүй байгаа шүү дээ. Хавдрын эсүүдийг хайж устгах нь, гадны биетүүдийг хайж устгах нь, эвдэрсэн эдийг очиж засварлана. Тэгж байгаа ямиг сайжруулах, өөрийгөө зохицуулдаг системийг юу нь бол аль болох оролдохгүй л хэрэгтэй. За мэдээж одоо эртэн шилжүүлсэн хүмүүс ч юм уу юмнаас бүр санд бол дархлааны эсүүдийн тоог багасгадаг тийм юм хэрэгэлдэг л. Яг гэвэл саяны эрхмэгийн хэлсэн шиг хэд хэдвчлэгаараа шинэ эрхтний авахруулах аюул байдаг. Бас автоиммун одоо хэрэг гэдэг өвчин байгаа тийм. Дархлааны эсүүд өөрийнхөө идрүүдэд хайрдаг. Тийм юмыг одоо хэрвээ гадуур ингээд ундаа мундаад ч юм уу дархлаа сайжруулна гэсэн байвал харшилтай хүмүүс тийм сайжруулахгүй дээрэс нь харшилтай хүмүүс бол тэрийг огт хэрэглэх. Гэхдээ яг огт хэрэггүй гэж байгаа бас биш л дээ. Мэдээж дотор нь витаминууд, эвдсүүд байж болно шүү дээ. Тийм учраас яг маркетингийн дархлаа сайжруулах гэдэг үгийг scientific үүднээсээ бол учир дутагдaltaй шүү гэдэг л хэлэх гээд байгаа. Тэгээ дээрэс нь бас нөгөө юу хийж байгаа. Манайхан ч нөрөө хавдарт одоо өвчлөл ихтэй жилд одоогийн байдлаар л 6400 хүн онцлогдоод 4800 хүн тухайн жилдээ нас урдаг юм статистик. Хүн амынхантайгаар харьцуулах мэдлэгэд нэгдүгээр дордог. Нэгснэ бидний юм хавдар үүсгэх шалтгаан аюух байгаа хэрэг. Бид нэр өмнө нь энэ талаар ямар нэгэн датабейс үүсгэж генетикийн төвшөнд ч юм уу өмнө судалж исэн судалгаа байхгүй байгаа учраас бид нэр яг одоо эргээд харахад яг юун дээр өөрчлөлт орсон гэдгийг бид нар мэдэх ямар ч боломжгүй. За ямар нэгэн байдлаар хавдрын одоо удамш хандлагатай гений мутацууд явж байгаа. Ийм байгаа үеүүдэд хүмүүс нөгөө яадаг вэ гэхээр одоо жишээ монголчууд чинь 1-2 дугаар үед дээр ингээд юм манайх онцлогдох боломж маш багтай. Ер нь бол одоо чинь хөхний орд авдар мавдар гэхэд ингээд тэмтрэгдээд эхэлсэн буюу одоо 3-4 шатраг орсон байгаад онцлогдож байгаа. Тэгэхээр бид нар хавдрын асуудал нэлийн ихтэй ард түмэн тэгэнгүүт нөгөө нэг хамаагүй витамин, хамаагүй тийм тэжээлүүдийг хэрэглэх би жоохон айгаад байдаг. Тэд нар чинь эсийн үйл ажиллагааг дэмжиж байгаа бол тэр чинь хавдрын ялгаагүй тэр чинь хавдрын хавдрын болчих. За энэ ингээд юм үйл ажиллагааг дэмжиж одоо гэх юм байхгүй зүгээр шууд. Тэгэхээр ер нь бол ингээд тийм тэр сайн гинлээ, энэ сайн гинлээ, энэ юу витамин сайн гинлээ гэд ингээд хийгээд байгаа нь ер нь бол бас нэг амар том асуудал болж байна. Бас нэг дураараа бидний ажилтдаг юм багш антибиотик гэдэг талаар тийм. Өдөр болол өстой. Нэр ингэсэ баруун зөнгүүл антибиотик хэрэглэдэг. MRC-гаас одоо дараагийн үеийн гарчлаа шүү дээ. Одоо ингээд нөгөө юм doomsday clock гэж байгаа шүү дээ. Энэ бидний дэлхийс сүрэл яаж сүрэх вэ гэдэг. Олон нийтэд бол ингээл дайн дажин за одоо энэ солир молор гэдэг унчна гэж яадаг. Бид нартай хамгийн ойрхон байгаа нь энэ халдвар төвчний буцаж ирэх. Бид нар чинь 100 жилийн өмнө халдвар төвчнийг бол ялцсан шүү дээ хөндөрлөгтөн. Халдвар цаа, цагаан цэцэг гэдэг өвчнийг вакцинжуулж ялаад ингээд мүзээд ингээд тавьсан байгаа шүү дээ. Бид нар тэр үеэ буцааж авчрах гэж бүр кичээгээд байгаа юм шиг байгаа. Бүр тийм руугаа буцмаар байгаа шиг. Мод иргэн гэдэг. Антибиотик гэдэг юмыг бол үнэхээр баруун зөнгө хэрэглэдэг. Вирусаас гаралтай өвчин гэж хэлээд тахтал антибиотик хэрэглэдэг. Яг ханаа дүрлээ шууд антибиотик хэрэглэж байгаа. Шууд тэрийг одоо нааг жоохон байхад цифаслан шууд ингээл одоо нааг жоохон байхад тэгдэг үсэн ингээл хүүхдүүдэд шууд цифаслын өгдөг ч юм эритромицин өгдөг ч юм уу шууд ингээ. Яг уу
тэр сайн хэлдэг хүн шүү дээ тий. Хүндрэлээс сэргийлж тий одоо хатгалгаа болчих вэ тий. Хүндрэлээс сэргийлж тэн дээр антибиотик хэрэглэж болно. Гэхдээ антибиотик бол өөрөө ер нь бол ингээд юм атмын бөмбөг шүү дээ. Атмын бөмбөг шүү дээ. Аюултай зүйл шүү дээ. Бид нар чинь одоо бидний дотор хүний биеийн эснээс илүү олон тооны бактери бидний дотор амьдарч байгаа шүү дээ. Ихэнх нь бидэрт ашигтай байдлаар хоорондоо симбиоз мэгтэй ажиллаж идэг. Тэрний ихэнх нь бидний хоол бослох замд байгаа. Бидний хоолыг бидний өмнөөс шингээж өгөөд хариуд нь бидэрт B12 витамин ч юм уу, К витамин ч юм уу ялгаруулж өгдөг. Ийм симбиоз харилцаа явж байхад нь ханитнаас болоод нөгөө төлөв атмын бөмбөгдүүд бүгдийн устгаж яачих жоох. Тэгэхээр нөгөө хоол бослох замын микрофлорын одоо бактерийн популяцууд агуулмж нь хүний сэтгэл зүйн байдалтай шууд холбоотой гэж ер нь орд гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээ би боддог байхгүй. Дэлхийд даяар антибиотик бол дураараа хэлж байгаа. Тэрнээс болоод депрешны кейс өсөд байгаа юм болов. Магадгүй байна. Магадгүй би мэдэхгүй л дээ. Би мэдэхгүй л дээ. Тэгтээ явсан хэдүүлээ бас энэ микрофлора микробиом гэдэг юм сүндлэх хэвээр. Тэр чинь одоо бидний арьсыг эрүүл байлгаж байгаа бактери зөндөө байгаа. Бидний хоолыг бидний өмнөөс боловсруулж өгч байгаа. Бид нар хариуд нь витамин авч байгаа бактери зөндөө байгаа. За яг хуу гай болохгүй ч гэсэн хэрэг болохгүй ч гэсэн байж байгаа бактери зөндөө л байгаа. Юун дээр одоо бидний биеийн одоо яг харагдаж байгаа миний чиний яг ингэ харагдаж байгаа нийт гэсэн 10%. За зарим нь 37% гэж хэлээ. Биднэрийнх. Босны гадны. Тэгэхээр ингээд олонх нь гадных байх чи тэднэртэйгээ хитаагаар харьцахгүй бол бослог гаргал угаасаа. Эвгүй юм байна шүү дээ. Тэгээ одоо бүр том утгаар бол энэ гаргийг бид нар бол хүнийх гэж боддог шүү дээ. Энэ гариг чинь бактериудын хаахгүй. Бактери бидний эсрэг байх болох юм бол бид нар ямар ч арга байхгүй. Юу ч хэрэглээд нэмэргүй. Тэр нөгөө жишээ нөгөө депрешн гэж сая хэлжсэн. Тэн дээр би нэг жишээлгэж байгаа марч. Нөгөө хүний биеийн депрешний байрлал үүд юм байна л да. Тэгмээ бид нар ингээ уцаа оролдонгууд ингээ толгоо ингээ доошоо олоод ингээ унжаад ингээ ирүү ингээ юм одоо өвчүүр рүүгээ ойртод ингээ утас үзгэж чинь ингээ байрлал байгаа шүү дээ. Энэ байрлал яд ингээ хүний депрешнд оролдог байрлал гинэ. Тэгмээ ийм байрлалд ингээ удаан сунгад байгаа. Энийг ингээ судлаад биеийн байрлалыг ингээ сэтгхүүн өөрчлөлтүүд үзээд гэсэн чинь ингээ тийм бид нар уцаа үзэхдээ ингээ доошоо тонгоодог. Тэгмээд энэ хүний депресд ордог. Хүн яага юу болоод байгаа юм бэ? Депресд ордог. Чи нэг Jordan Peterson гэдэг нэг психологч мэдэх үү? Тэрний нэг номны эхний нэг хэдэн 12 дүрмжлэлтэй нэг ном байдаг байхгүй. Тэрний эхний chapter нь нэг хавчнуудын тухай ярьдаг. Тэг ингээд хавчнууд хоорондоо зодтолдоод ялсан хавчин ингээд дээшээ ингээд зогсдог гинэ. Тэгээ дээшээ зогсох юм бол ялагдсан хавчин серотонин ялгараад багсаад депрессэнд ороод дахиж хизээч зодтолт хоригддаг гинэ. Уул нь гэмтэйг өмөртлөө. Нөгөө ялсан зодтолтод ялсан хавчлахлаараа серотонин нэгсээд биеийн нэг юм өгүүлэн постюр нь бол нэг юм том жижигхэн буцаасаа жижигхэн мөртлөөс том харагдуулахаар ингээд баяждаг. Тэгэхээр чиний хэлж байгаад бас холбоотой юм магадгүй. Бид нар ингээд доошоо ингээд аль болох жижигхэн болоод бүгтийг одохлоор нэр ингэсээ депресд оруулах постюр ч юм байна тийм. Одоо ингээд фитнес хийдэг ингээд залууч ингээд нэг амар сүртэй алхагдаж байна. Тийм хүмүүсийн серотонин агуулмж бас нэлээд өндөр байгаа. Дофамин бас бүр аимшигтай. Тэгээ дофамин дээр хэд донтож байна. Хөөш нэг асуулт байна. Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ? Хоббацж байна. Монгол улсыг яаж хөгжүүлэх вэ? Одоо олон талын хариулт байгаа хат. Тэгээд би бол хувьдаа зүгээр эдийн засгийг дэмжих тул гэж боддیں۔ Бидний олж байгаа цалин гэж авч байгаа төгрөгийг аль болох хүчтэй байлгах хэрэгтэй. За миний өнөөдөр 1000 төгрөг авч болох юм 1000 төгрөгөөр миний карманд байж байгаа дараа жил тэр 1000 төгрөгөөр байвал болно. Гоё болох болно. Айтаах юм дэрэ шүү дээ. Тэгэхгүй ингээд бидний олж байгаа мөнгө нь жил их тусам сулраад тахлаар ямар ч нэг ирээдүйд тэтгэлгүй байгаа шүү. Амжилттай улсуудын юу нь хамгийн ингэж юм доктортой байдаг гэхээр валют нь л доктортой байгаа шүү. Валютыг доктортой болгохын тулд үйлдвэрлэлийн болон экспортын тэгэл бизнес эдийн засгаар дэмжинэ гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй нөгөө ингэж мөнгөийг хэвлж ингэж халамжийн бодлогоор ингэж тараах марахыг би бол ховдтой боллоо их шүмжилдэг шүү. Надад болохоор боловсрал санагдаад боловсрал. Тэнгүүд одоо миний нэг эмзэглдэг нэг юм байгаа. Энэ бол факттай мэрэгч байна. Бид нар нөгөө одоо ингээд залуу үеийнхаа хүүхдийнхаа сурагчдынхаа боловсролыг дэмжих хэрэгтэй тий. Тэгээд одоо ингээд юм уунаас одоо ингээд Кембриж хөтөлбөр, тэрний хөтөлбөр гэл аим шигтэй гоё хөтөлбөрүүд ингээд Монгол улсад сууршуулаад айгүй гоё явж байгаа. Гэтэл нөгөө талаас одоо жишээ нь стресс гэхэд чи стресстэй байх үгүй чи чамаас 30% шилтгаална. Environment-аас бол 70% шилтгаална гэж байгаа. Тэг яг адилхан. Тэр хүүхдүүдийн яг юм сурах процесс нь өөрөөс нь нэг 10-20% л хамаарч байгаа. Үлдсэн нь бол одоо энэ
хөрөлөн борчин буюу эдийн засаг бүх юмас. Тэгсэн чинь ийм судалгаа хийсэн. Хар дугалганы судалгаа. За тэгвэл хар дугалга өөрөө хүнд металл. Мань хүн өөрөө яадаг вэ гэхээр хүний биед орохороо зөөлөн идэд хоригдлагддаг. За хамгийн одоо зөөлөн хоримтлагдах боломж тархинд очино. За очиж суухтай яадаг вэ гэхээр мэдрэлийн хэсгийн хооронд мэдээлэл дамжилтыг ингээд мэдрэлийн хэсгийн хооронд очиж суучдаг. Тэгэнгүүт энэ хоёр чинь ингээд ямар ч алдагдaltaгүй сүк гэд мэдээлэл дамжуулж ивэл хүн маш ингээд сэтгэж чадна юм сорнлаа юм ба шүү дээ. Гэтэл хар дугалга энэ голд нь орж суугаад удааш болчих. Тэгэнгүүт ч нөгөө нэг манад ингээд хар дугалганы одоо хүн металлын энэ агарын бохирдол чинь маш их байна. Ялангуяа одоо энэ юугаар хийсэн судалгаан дээр бид нар багт нь орж ажиллаж байсан юм. Одоо энэ гэр хорооллоод тэгээд одоо энэ 100 айл ингээд гэр хорооллын хэсгүүд. Тэгээ эднэр дээр ингээд судалгаа хийж үзэнгүүт ингээд хар дугалганы хэмжээ цуснд нь ингээд юм детектор шууд үздэг. Үзээд өндөр гарч ирсэн хөлтөд ингээд энэ ингээд юм сахилахгүй, хичээлээсээ ойлгохгүй тэ ингээд юм ер нь хүүхэд дээрлэгдэг. Тийм болоод нөгөөд ингээд юм зүн бэлгч харж байгаа юм шиг өндөр хараад байгаа. Гэтэл бид нар 1000 сайн боловсролын хөтөлбөр ингээд авчирч суулгасан ч гэсэн тэр хүүхдүүд чинь хүнд металлын хордлогонд ороод мэдээлэл дамжлал нөгөө сурах процесс тархины хөгжил ингээд алдагдаад тахад тэрэн дээр одоо 1000 ингээд гоё юм сургалтын систем авчираад харин санагдаад. Нөгөө хүүхдүүдийг одоо юуны шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм шиг. Арт тоглоноос олж Роми гэсэд хүн сүрсэн шин. Яриач сайхан халаач. Ромч нь ингээд инженерийн одоо гайхамшиг байлаа шүү дээ тухайн үеийнхаа. Одоо төвийн усны шугамтай. Гэвч нөхдүүд төвийн шугамыг хар тоглохоор хийдэг гэсэн байхгүй. Тэгээд хар тоглохыг элементийн нь бол плюм бом гэдэг тийм. Тэгээд сантехникийг англиар плумбер гэдэг тийм. Тэгээд Ромыг ингээд бүх хүний ууж байгаа усанд хар тоглохны агуулсан чинь амар өндөр зэ. Тэгээд Ром сүрх дөхтөө ер нь бол бичигдэж үлдсэн юм нь бол хүмүүсийн агрессив зан нэгсэн. Нийгэм бол нурж унсан. Тэгээ яг мэдээж гадны одоо тайралтууд байгаа л дээ. Гэхдээ яг ингээд амар нарийн тайлбарлал гэх юм бол тэр плюмбум гэдэг материалаар хар тоглох гэдгээр энэ төвийн шугамаа усны шугамаа шийдсэн хүн болгон Роми иргэн болгон төв хотгасаа ус ууж байгаа. Хар тоглох ерөөс хар тоглохны найруулсан юм ууж байгаа л гэсэн юм шиг. Тэгэнгүүт одоо нөгөө чи наадан дээр чи ингэж байгаа хар тоглох хэрэглээ мэдээлэл дамжуултууд удаашрчлаа гэж бод. Тэнгүүд одоо чинь бид нэр гаднаас 5 метр хүү гэж ярьж байгаа. Гэхдээ одоо дэлхийд дээр 23 дахь метр хүүгээ нээх гээд ажиллаж чинь тэрийн цаг хугацааны метр хүү. Саяхан орон зай баримжаа дээр хүн яаж баримж байгаа болдгийг Эрдэнэтэн Эдвард Мозер гэдэг хүн нэгээд мань хүн ингээд Нобелийн шагнал авчихсан. Тэгэнгүүт тэд нар яаж байгаа гэхээр биднээс ямар нэгэн мэдээлэл гаднаас үлээж авантай. Тэр нь эхэлж авахдаа ухамсарт бос тархин дээрээ буюу их тархинаас босоод тархин дээр авчих. Тэнцэнс мэдээллүүд боловсруулагдаад одоо жишээ нь одоо фронтал орбитал ч юм уу эсвэл одоо dorsal lateral cortex руу ч юм уу ингээд ийм хэсгүүд рүү явж ингээд мэдээлэл маш хурдтай шилжиж тэр хүн моралтай буюу ингээд ийм шийдвэр гаргалтна эсвэл юм сурах те гаднаас ингээд мэдээлэл авлаа тэрийг тархинд очиод ингээд шууд мэдээллүүд хоорондоо дамжигдаад ой санамж үүсээд шийдвэр гаргалт явна. Тэнгүүт энэ процесс удаашрчихлаар яах вэ гэхлээр тэр одоо нэг шийдвэр гаргалтын процессууд тэд нар удаашрч эхэлнэ гэсэн үг буюу ухамсарт одоо энэний дараа ингэн тэрний дараа тэгэн ч юм уу ийм этиктэй асуудлууд алдагдаад эхэлнэ. Дээрээс нь сурах процессууд аашрна. Одоо хүн ингээ гүйж яхад нь ингээ тийм гүйд нэг газар руу хөрөх гэж яхад ингээ хөлөнд нь ингээ тийм 10 кг юм лантууд ингээ тийм юу чи ингээ одоо шуудатай илсэн мэс ч юм уу ингээ хөлөнд нь хийчихэ чи хурдангу чи хөлөө ингэж техникээр тавиул хурдан тэгэж техникээр тавиул хурдан гэж зааж байгаа юм шиг юм болоод байгаа. Тэгэнгүүт чинь тэр шийдвэр гаргалт удаашрангууд хүний төрлөх зан чи юу юм гэхлээр амьтан угаасаа амьтан шүү дээ биологи бүтдэг. Тэнгүүд нөгөө нэг юм аратанлаг шинжүүд нь илэрдэг юм агрессив тогшин юмд ингээд ухамсарт хандлт нь багасаад эхэлждэг. Тэнгүүд хүн амьтан хоёрын ялгаа юу юм? Хэл. Тэр хүмүүс гэхдээ хоорондоо ямар нэгэн байдлаар тохио зангаагаар хоорондоо харилцаа үүсгэж байгаа. Тэгвэл хүмүүс оюун ухаан гэж хэлээд байгаа. Бүгдээрээ оюун ухаантай. Гол ялгаа шийдвэр гаргалт. Одоо жишээ нь загс байлаа гэж бэл. Загсан дээр ингээд юм дэгээ ингээд хав гэдсэн чинь ингээд нөгөөдг нь аваа явцсан. Дараагийн удаадаа дахиад зурж ирээд энийг идэхгүй гэдэг юм батгүй гэж байгаа. Гол нь шийдвэр гаргалтын асуудал хамгийн их яригддаг. Амтан дээр сая шийдвэр гаргадаг миний нэг амар сонирхдаг амтан байдаг байна. Хөхөө шоу шүү дээ. Хөхөө шоу бол хамгийн новш амтан. За. Хөхөө шоу өнгө гарахтаа өөр шууны өрөнд гаргадаг. Тэгээд тэрийг сонгохдоо би
аль шувууны өндөгтэй хамгийн адилхан өндөг гаргаж чадах вэ гэдэг сонгож аваад тавьдаг. Тэгээ өөрөө алга болчихно. Тэгээ нөгөө өсгөл гарч ирэндээ. Нөгөө хөрхий заны 3 өндөг гаргасан байсан шувуунд 4-г нэмчих жоохгүй. Нөгөө дүүл нь за мэдээж өндөг нь хагараа гарч ирэн тийм үү. Тэнгүүт хөө шувууны тэгдээх юм хүзүү үзгээр эсгэр юм мэдрэмтгий байт юм л да. Тэнгүүт ингээ ойр хавтайгаа өндөгнүүд шувуунуудаа ингээ гаргаад ингээ шидчихдэг. Өөрөөсөө. Яг эзэн хост шувуунуудаа. Тэгээ нөхөр ганцаараа ингээ хүлээж идэг ангаагаад. Нэг нөгөө эзэн шувуун танихгүйгээр хөрхий олсоор том болтол нь холлоо тэгээ нөгөөт нь яваад. Тэр нөхөр энэ эволюцийн айгуу яаж ийм энэ ч одоо паразитизмын төрлөхгүй шимэг төвний төрөл яаж эволюцаар ийм үйлдэл сурсан хаанаас ингэж бусад шууны өндөгтэй адилхан өндөг гаргаж сурсан бэ гэдэг бол аимшигтай том асуудал. Тэгээд хөхөө шуунаас бүр илүү айсгал гаргаа заяа. Тэр нэг монголоор юу гэдэг юм бэ? Cowbird гэдэг юм лээ. Тэр нь ингээд хүнээр хөвгтөө өсгөлж байгаа ингээд хараад суугаад байна заяа. Нөгөөх нь таниад тэр өндгийг гаргаж шидчих юм уу? Хүүхд нэг хөөчөнгүүд эзнийхээ хүүхдэд нь очаалцдаг гэсэн. Чи минийхээ өсөхгүй бол чиний хүүхд болно гэж бүгд ингээд халаа явж. Тэр зингүүд яг нэг тайлбар нь зүгээр тайлбарч ихтэй нэг магадлал юм л да. Хэрвээ тэр шувуу айлын шувууг өндгийг таньж чадж байгаа бол хүүхдүүд нь ч гэсэн цаашаа таньж чадах гэнтэй явна гэсэн үг юм уу? Тэр генетикийн тэр чадварыг таслахын тулд тэр нөхөрт ашигтай шүү дээ, тий. Цаашаа амьдрахын тулд тийм юмуудыг устгах чивэл яг генетикийн одоо паразит чинь шимэгчийн үед ашигтай байхгүй. Энэ нөхөр миний өндгийг таньж чадж байгаа бол хүүхдүүд нь ч гэсэн ирээдүйд таньж болж чадна гэсэн үг. Тийм болохоор энийг устгацсан дээр гэж боддог юм одоо бодд юм уу? Тэгээд байгалийн тэнцэр хадгалдаг амар юм. Жин тэр чон дэлхийн хамгийн том нөгөө нэг одоо нэрийг мартчихлаа ингээд зүв байгаа штэ. Тэнгүү тэнд нөгөө нэг ингээд бүх хамт экосистем алдагдаад болохгүй болоод ингээд эхэлсэн. Тэгсэн чинь мань нөхдүүд яасан гэсэн чинь ингээд чон авчиж тавьсан. Тэнгүүд тэд нар нөгөө нэг юм одоо чинь буугууны ч юм ингээд таа толгоо нөсөөд ингээд хамаагүй ингээд юм 9 шид газар яваад тэгээд талхлаадсан. Тэнгүүд чонууд л болохоор яг очоод чон одоо суршуулсан чинь нөгөөдүүл нь яг ингээд хөгшин нөхдүүдийг ингээд барьж идэж эхэлсэн ба. Тэгэнгүүт нөгөө нөхдүүд нь айгаад одоо буцаад нөгөө ойруугаа ороод эхэлсэн. Тэгсэн чинь тэрнээс хойш яг ингээд тоо толгоонд хөрөнгүүт нь идэх болсон. Тэгэнгүүтээ жижиг ингээд бусад одоо өөр юмнуудаар хаалж эхэлсэн. Тэгээд тэнд одоо ингээд усны булга бүх амьтад ирээд одоо бүх төрлийн баг шахуу амьтан байдаг national park болчихж байгаа. Тэгэхээр юм экосистемийг барьдаг нэг юм. Тий. Ер нь evolution би амар том фэн л дээ. Зарим нэг зан үйлийн хөгжил үүсэл надад амар сонирхолтой санагддаг. Одоо ялангуяа шимэгч төрлийн амьтад. Эдгээр дэлхий дээр байгаа бүх төрөл зүйлийн ихэнх нь шимэгч төрлийн амьтад байдаг. Ихэнх байгууллагын ажилтнууд. Тэгээд одоо шимэгчлэхгүйгээр амьдарч болохгүй гэсэн бас онол өгд юм билээ. Хүн төрөл зүйл болгон ямар нэгэн өөр нэг төрөл зүйлийн шимэгчлээд нэг амттай симбиоз амьдардаг бол би шимэгчилж байгаа л байх л ёстой гэсэн бас онол өгд юм билээ. Тэгээ бас хүний нийгэм дээр би бас харахаар зарим хүнд ашигтай хоорондоо ашигтай ажиллаж чаддаг бол өөр нэг юм дээр паразит байж үгүйсэхгүй байхгүй. Нэг тийм сонсч байсан шүү дээ ингээд одоо ингээд дээр үед хүүхдээ ингээд юм сайн хүн болоорой гэж ингээд загтаг байсан чинь одоо тэгж чадгаа ч гинэ. Сайн мууг нь хослоо. Зөвхөн сайн байгаад хахаар хохироод байна гинэ. Баруун зүүн тарих хоёрын холбоог салгачаар нэг гар нэг өөр хүн шиг болоод болчихсон шүү дээ. Тэгээд доктор Хаус гэх кино танад үзчихсэн бол нэг анги дээр нь яг тийм хүн байдаг хгүй. Нэг гимтлээс нь олоод бичлээд баруун зүүн хоёр тал тарихын салгацсан. Тэгээд зүүн тарих нь яг өөр. Яг нөгөө хүмүүстэй юу их тархины бар мөмлөг зүүн мөмлөг инэлж байгаа шүү дээ. Тий. Тэгээд нөгөө баруун тарих нь болохоор холбоогүй ерөөсө дураараа баруун тарих чинь зүүн гарыг өдөрж байгаа шүү дээ. Тэгээд ингээд тэр нөхөр одоо баруун талд нэг өөр хүн л байгаад байгаа байхгүй. Тийм болохоор тэр кинонд нэг үг гардаг нэг эмчнэр хооронд яддаг. Та нарт ингээд юм жоох эвүүс нэхгүй хүн болон дотор хоёр хүн байд юм шүү гэд. Зөв техникийн холбоог нь салгацсан чинь л би нэг хоёр өгч хоёр өөр характертэй. Яг ингээд би өдөрж байгаа ярьж байгаа хэсэг нь бол зүүн тарих. Тэр ингээд доктор Хаус хэлдэг байхгүй. Зүүн тарих бол хамгийн мундаг тарих, баруун тарих бол новш гэдэг байхгүй. Зүүн тарихт яадаг бол их чухал процессыг явуулж идэг. Баруун талд бол нэг юм арт, тэг абстракт
зэмийг ингээд төсөөлөх юм явж байгаа. Тэнгүү тэрийг нөгөө нэг доктор Хаус чинь айгу логикал хүн болохоор тэр тархийг авсан ч болно гэдэг нэг юм хөгжилтөө нэг хэсэг гардаг. Киноны өн дээр одоо ч кинонууд юу нээр болоод ш. Сүүлд за яг ингээд нэг Монгол киног молох гэж байллаа. Амаа татлаа. Тэгэхгүй. Шууд буруу тишээ хандарч ороод юунууд ярих гэж байна. Зээ. Тэгэхээр 9 шидийн л юм яаж ин дөө. Бас нэг одоо шинжлэх ухааны талаас ч юм уу буруу ойлгодог нэг зүйл байгаа. Тэр нөгөө нэг organic food байгалийн гэдэг ойлголт. За брокколи гэдэг ургамал бол байгаль дээр байдаггүй. Хүн хийсэн, хүн зохион бүтээсэн. За Монгол төмс гэж байхгүй, Орос төмс гэж байхгүй. Төмс Перугаас гаралтай. Сортлол гэж яг байгаа л да. Гэхдээ одоо нөгөө нэг GMO-гүй тэг органик гэдэг бас нэг маркетинг байгаа шүү дээ. Органик гэж яг юу GMO-гүй гэж яг юу хэлээд байгаа. Банан гэдэг жимс ч юм бол байгаль дээр байдаг шүү дээ. Бас хүний бүтээл. Тэгээд GMO-гүйгээр 7 тэрбум хүн тэгж ийн гэж байхгүй. Энэ шинжлэх ухааныг өдөр болгон сайжруулж аль болох хурдан ургадаг тэжээлэх сайтай урамлыг ингэж хүн төрөлхтөө ерөөс 10,000 жил энэ ажлыг хийсээр л яв. Корн гэдэг энэ корнч Монгол гэдэг л. Эрдэнэ шиш. Эрдэнэ шиш гэдэг урамл байдаггүй. Бас хүний бүтээл. Амар тэжээлэг. Корн. Тийм болохоор ингээд зах ороод ч юм уу дэлгүүр ороод ингээд ногоонууд байвал их хүний бүтээл байдаг. Яг байгаль дээр байдаг юм гэх юм бол бидэрт идэх юм баг болдог. Жишээ нь нөгөө одоо бас юу гэж нөгөө эмэн дээр капсулын дотор хийцэн. Эсвэл нутаг болгоцсон. Эсвэл таблет болгоцсон. Байгалийн гаралт. Цэвэр органик байгалыг савлав гэдэг. Тэр чин тэрийг ингэж тэрийг гаргаад ингээд тэр капсулын дотор хийгээд инхийн тул химийн урал явагдаж байгаа. Дөнгөд ингээд одоо лоун дафтман байдаг. Лоунг теорктж байгаа тэр дотор хийц юм шиг мэрэд байдаг. Тэгэхээр энийг сайн ялгаж салгаж яахгүй. Гэхдээ би ногоонуудыг дийслэв шүү. Ногоонууд бол хэрэгтэй хүнд хэрэгтэй гэж яах вэ? Бид ерөөсөө дийслэв шүү. Яг тэр зарим маркетингийн өгнүүд нь бидрийг төрөгдүүлэх жоохон бодолтой байдаг. Одоо жишээ нөгөө бас нэг юу гэж нөгөө манай Монголын чамаагүй загсны мах гэдэг Дэвид ми авдаг. Гэтэл Дэвид ми чинь 70 гүнд 23,000 м гүнд амьдарч байгаа тэр загсал өөрөө Дэвид минийг өөр төр үйлдвэрлэх чадвартай гэж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь тэнгуүтэ ингэдэг хүүхдүүдийг ингээд жоохон нар гарангуут ариг юу сүгээр шавшаад гадаар гайчдаг. Тэгэнгүүтээ яад өглөө Дэвид ми авч байгаа гэдэг. Жишээ нь Улаанбаатар хот гэхэд нөгөө нарнаас ирж байгаа. Дээрээс нь Монгол улсын одоо дэлхийд дээр байгаа газар зүйн байрлалаас хамаарат нарнаас ирж байгаа тэр урт нь зөвхөн 5-7 сард л хүний арьсан дээр Дэвид ми ялгарх хэмжээний туяа ирж байгаа. Уртаараа. Тэгэнгүүт чинь тэрийг бас ингээд одоо юу гэдэг 8 сард 9 сард тэгэхээр хүүхдийн арьсыг л гэмтээгээд байгаа асуудал гарч ирээд байна. Тэрнтэй. Дээрээс нь одоо жишээ нь бид нар ингээд юм лоун идэнгүүтэл Дэвид афт ми авдаг гэж ярьдаг. Гэтэл витамин чинь орлуулагдах, хүл орлуулагдах. Дээрээс нь тосон дуустдаг, усан дуустдаг. Дэвид афт ми бол үл орлуулагдах, дээрээс нь тосон дуустдаг витамин. Тэгэнгүүт нөгөө манайхаа хоол ихтэй яадаг гэхээр ингээд лоунгаас ахын тосонд хоордог. Тосон дуустдаг витамин. Тэгэнгүүт тэр лоун витамин чинь тосон доогоосон шүү дээ. Тэгээ лоун бол үлдчихэж байгаа. Тэгэхээр ингээд ийм жижиг сажиг ийм ойлголтууд мэдээллүүд ингээд нэлээд бидний амьдралын эргэн тойронд хэрэгтэй юм шиг байна. Бас энэ коронавигийн үеэр D витамины судалгаа шинжилгээ бол амар хавтад орчихсон. Олон юм анзаарэгдсэн юм нь ялангуяа Америкт л судалгаа шинжилгээдэг сайн хийдэг дөө. Маш олон юм дататай болохоор коронавигаар хүндэрж байгаа хүмүүсийн D витамины хэмжээ архаг бага. Нас орж байгаа хүмүүсийн хэмжээ бүр бараг байхгүй хэмжээнд. За тэр нь харамсалтай хар арьстай хүмүүсүүд. Хар арьстай хүмүүс арьс нь харуулхлаар нарны туяаг яг бүтэн арьс руугаа шинж D витамин ялгах чадвар маш муутай. Ерөөсөө хар арьстай хүмүүсийн 80% нь архаг витамины дутагдaltaй, D-ийн дутагдaltaй байдаг. Тэгээд витамин D-ийн энэ судалгаанаас болоод коронавигийн эмчилгээний заалт нь витамин D-ийн тунг 10,000 олон улсын нэгж бараг 20,000 хүртэл заалтыг нь дээшлүүлж үтсэн байна. Тэгээ ингээд хүмүүст ингээд өгөөдөл чинь 2-3 сар болоод
витамин D-ийн хэмжээ өсөд эхлэнгүүт депрешний кейс амар багассан. Симптомууд нь багассан. Кейс нь биш юм биш үү. Тийм. Ер нь бол сэтгэл хөдлөлийн нэг зааг дээр ингэж исэн байдаг нөхдүүд нь арай нэг сэтгэл санаа гайгүй болоод гэсэн. Тэгээ витамин D чинь өөрөө бол дааврын бүтцтэй, ер даавартай айгүй ойрхон эстроген, тестостерон бүтцтэй бол маш ойрхон харагддаг. Тэгээ нэг миний хувьд их гайхамшигтай витамин харагдталтай. Харамсалтай Монгол ард түмний 70% дутагдaltaй. Тийм учраас бид нэр D витаминыг ер нь авч явах хэрэгтэй. Ер нь тогтмол тунгаар ер нь юу гэдэг хоол хүнсээрээ бид нэр авах боломжтой тэр зүйлүүдээ бол авч агаад авах боломжгүйг нэмэлтээр аваа явуулсан уу зүгээр. Юм болгоныг шууд ингээд аваад байхгүй. Тэгэд яг өөрөө ингээд тухайн бүтээгдэхүүнүүдийг би яг ингээд юм одоо чинь байгаль дээр байгаагаар нэгж тэрүүгээрээ аваад тэрийгэ боловсруулад ингээд шимэгдүүлээд аваад тэгээд өөрөө авч явах зүгээр санагдаад. Дээрээс нь хүмүүс ингэдэг ямар ч ингээд эрдэс шим тижээлүүнүүд бийд орсон ингээд юм шимэгдэх хэмжээ шимэгдэх хугацаа гэж байна. Одоо жишээ нь нэг цагт одоо жишээ нь 3 ширхгийг одоо D витамин заавж C витамин ч юм уу ингээд жишээ шүү зүгээр жишээгээр ойлгоо шимэгддэг бол тэргээл шимнэ. Бид нэр 100 өгсөн ч 3-аагаар шимж аав. Тэгэхээр ингээд ийм шал дими мөнгө үрэх асуудлууд хүртэл байдаг гэж үздэг юм байна лээ. Гэхгүй 80 жилийн өмнө нэг оранж идээд өдрийн C витамины хэмжээ авдаг байсан бол өнөөдөр 8 оранж идэж өдөр хэрэглээ авна гэж байгаа байхгүй. Энэ нөгөө хөрсний эрүүл мэндтэй холбоотой. Бид нар over farming болоод удаж байгаа дэлхий бол үнсч өгөхийн үнэхээр заган дээр явж байгаа. Газар ямар ч шимтэж ялах бол бүгд нь хогс орцсон. Энээс болоод бидний нөгөө өмнө одоо за болий 30 жилийн өмнө тийм манай аав ээж иддэг байсан хоол ногооны эрдэс тэжээл витамины агуулмж одооныхоос 80 дахин их байсан гэсэн үг байхгүй. За 80 60 за 10 дахин ч юм уу тийм бас нэлээд их байсан гэсэн. Өнөөдөр ягаад хүн дэлхий дахинараа за хотод амьдардаг хүмүүс бол эрдэнэ дутагдал ямар нэг эрдэнэ дутагдaltaй л явж иддэг дандаа. Тэр нь идж байгаа хоолнд нь угаасаа байхгүй болохоор. Тийм болохоор одоо нөгөө future farming гэдэг юм бол бүгд коронавигоос болоод бүр тэглэж шүү дээ нөгөө бүх ингэж импорт экспорт зогссноос болоод улс болгон өөрөө хоол ургалдаг болохгүй байна гэд юм хидропоник аргууд гэж байгаа. Одоо vertical farming энэ төр гээд хөрсөн дээр биш ингэж за тэр нарийн ямар ч хөрсөндөө биш аргаар ургуулах. Тэгээд тэр ургуулж байгаа ногоо жимсээ аль болох эвцтэй болох тийм төслүүд маш ихээр явагдаж байна. Тэр юун дээр нөгөө нэг 2 дахь дугаар дэрлөө би нөгөө тэр нөгөө тэрбум хүний аим аваад сая хүний аим алсан. Тэр нь чинь нөгөө нэг яг энэ бид нэр хөрсний одоо шим тэжээлийн байдал алдагдаад соёлтэй хөрс чинь хамаг юмнууд нь алдагдаад тэгээд тэгсэн чинь тэр нь хамгийн гол юм нь яасан чинь нөгөө аммониа найтрожны асуудал гарч ирсэн. Тэгээд тэрийг хаанаас явах вэ гэсэн чинь нөгөө юуны шууны бааснаас ялгаж авдаг байж байгаа. Тэгээд энийг нээсэн эрдэнэт нь болохоор нөгөө агаараас юуны найтрожныг ялгаж аваад аммониа болгоод тэрийг хөрсөн дээрээс суулгаад тэгэнгүүт аммониа нь яадаг вэ гэхээр нэгт юу яадаг одоо хлорофилл шүү дээ тийм ногоон өнгөсгдөг фотосинтез зуралд ордог. Тэрний одоо үйл ажиллагаанд оролцдог. Дээрээс нөгөө нэг одоо аммониаг болохоор одоо чинь 2-3 бактери үйл ажиллагаа идэвхжүүлдэг ургамлын одоо ургалтыг сайжруулдаг, шимдэжилийг сайжруулдаг байсан байгаа юм. Тэнгүүд одоо буцаал бид нар найтрожны одоо бас дутагдалд орж ийн гэдэг юм юмуд байгаа. Тэгээд мань хүн өөрөө тэр найтрожийн өөрөө 3 холбоостой. Тэр 3 холбоос нь ингээд салгаж байгаа буцаа нийлүүлэнгүүд нөгөө хүчтэй так буцсан хэлдэг. Тэр нь дэлбэрэлт үүсгэх шалтгаан болгодог. Тэгээд ер нь бол одоо шинжлэх ухааны амирал хөгжөөд байна да. Бид нар хаана яваад байна да гэхгүй. Бид нар одоо яг нэг тийм өөрсдийгөө хуурсаар аваад яг таарлаа. Яана одоо ингээд сонсож байгаа өсвөр насны хүмүүс таах юм бол шинжлэх ухаанчлал ихтэй тэр үнэн худлаа юм мэдгүй. Монголд одоо 200 жүжигчин төгснөө 2 физикч төгсөж байна. Гэхдээ яг нэг энэ чинь амьдралын шаардлага шүү дээ. Физикээр төгсөөд инженер болоод Монголд ажиллах ажлын байр нь байхгүй. Ингээд ийм 2-3 ялгаа үүсэж байгаа гэж би харсан. Нэгт тэр хүмүүс гадаад амар өндөр технологи сураад Монгол дээр өнгөтэй технологи нь байхгүй учраас нэг бол зэвэрж Монголдоо болдог, нэг бол гадаадыг хөгжүүлээд тэнцэнэ. Нэг болохоор бас нөгөө буруу амбицтай хүмүүс нь яадаг вэ гэхээр гадаадд очиод гадаадаар төсөөлчдөг. Тэгээ буцаа Монголдоо ирэнгүүт монголчин хөрсөнч тавигдаагүй шахуу байгаа штэ ингэ. Тэгэнгүүт тэрнтэйгээ ингээд ийм та нар мангар гэж байгаа буцаад яваад өгдөг ч юм уу. Тийм асуудлууд айгүй хүүсд юм шиг байна. Тэгэхээр
миний бодлоор бол монголчууд ч ингээд дэлхийн ингээд амар сургуулиудад амар лабораториуд бүр хэрэг хийсэж шít. Тэрийгээ зүгээр Монголдо авчраад нэрээ хөшөө бариад, дурсгал бариад, юу барьж ирснээс яг тэр сайенс паркийг нь бариад өгчүүл гэж би бодоод байгаа. Хэдэн тэр буумаар ингээд буруу биш л дээ. Гэтэ музей барьж гин те. Өчнөө юмнууд барьж гин. Бид музей бол одоо ингээд Монголын түүхийг харуулж байгаа те. Монголын өв уламжлалаа те биет болон биетос уламжлалыг өөр удандаа шингээх чухал нөлөөтэй. Монголчууд ингээд ийм чухал гэсэн зүйлдээ мөнгө хийж чаддсан юм шүү дээ. Тэгвэл сайенс бол бүр аимшигын чухал байгаа. Шинжлэх ухаанаар л бүх юм гарч ирнэ. Шинжлэх ухаанаар л бүх юм болно. Тэгэхээр ингээд энэ шинжлэх ухааны паркийг нь бариад тэр томчууд мундаг хүмүүсийг авчираад одоо жишээ нь би нэг юм сони юм сонсч байсан байхгүй. Ингээд Харвардд ер нь Азаас ялангуяа Хятадаас хүмүүс айгуу тийм цөөхөн авах хүсэлтэй болсон юм байна л да. Би яг тэнд байж ах тийм яриа өрнөжсэн Харвардд. Яасан гэсэн чинь ирээд технологи бүх технологийн сурчаад буцаад нутагтаа авчиад ингээд өрсөлдгөөц хэмжээний ингээд тийм Америкийн одоо тэр том сургууль болсор шаардлага болгоод эхэлсэн. Тэгэнгүүт одоо бодлогоороо тэгж багасгаж эхэлж байгаа гэдэг тийм юунууд юм би юм хүмүүсийн нэг одоо жишээ Монголын нэг төрийн ордны тамхины зэг дээрх яриа гэдэг шиг тийм профессоруудын ярианаас сонсч байсан байхгүй. Тэгэнгүүт бид нэр одоо ингээд тийм залуучууд байвал байна мундаг байна тий. Тэгэнгүүт ингээд тэднийг Монголд авчирч ажиллуулаад тэр шинжлэх ухаан парк хэрэгтэй тэр юуудын тэрийг гаргаж өгөөд ингээд ажиллуулад ингээд монголчууд ч өөрсдөө түүхий нефттэй тий тэрийг гадагшаа түүхийгээр нь тэр чигтээ зарж гин. Тэгээ боловсруулах юм бүр маш багтаа Монголын одоо жишээ нь тоогдохгүй байсан. Одоо жишээ нөгөө Монголын чинь ноолор чинь хоньны чинь ингээд нарийн ширхэгтэй тэнгууд нөгөө хаанхай хөлөө хоньнуудны бүдүүн ширхэгтэй учраас нөгөө нэг юм онгоц мохсны дулаалга малгалганд байж байгаа. Одоо тэр нь болохгүй юм байна Монголынх нь. Тэнгууд Монголын одоо ингээд баг үнгүү хаягдж байгаа ноос ноолуур ингээд хилд аваад ямар амар үнэтэй болж байна. Энэ махнууд нь ч гэсэн техник одоо ингээд ийм боловсруулах арга чарга гинтрийн яахгүй л те чи нөө дээр иржсэн шүү дээ Оросууд ирэнгүүт та нар чинь махаа бэлдэж чаддгүй юм биш үү та нар чинь тэд 70 сая малтаа гिचээд гээд тий тэгээд тэр чинь гадагшаага борлуулах ингээд мөчнөө боломжууд залуучууд байгаад байгаа. Тэгэнгүүт одоо яах ёстой юм ёстой бүүмэд энэ паркийг нь за зам чухал юмнууд чухал гэхдээ сувраг хөшөө дурсгал арай биш баха маш их хөрөнгө оруулалт маш цөөхөн юм руу ингэж явдаг. Уул нь ингээд тэгш хөрөнгө оруулалт явах хэрэгтэй байсан юм нэг амар ялгаатай ингэж харагдтал нь хөрөнгө оруулж байгаа байхгүй. Шинжлэх ухааны байгаа одоо манай сургуулиудын байшин ямар байдаг вэ? Зөвлөлтөө үеэрлэгдэж тийм. Тэгэхэд нөгөө хөрөнгө оруулалт айгүй диспропорционал явж байна л да. Пропорцгүй, маш пропорцгүйгээр. Яг хаашаа яваад байна гэдэг нь бас ер нь л ойлгомжтой. Манай төсөв ер нь яг юунд зарцуулагдаж ямар хөрөнгө оруулалт бид нар жил болгон хийд юм болоо. Тэгш ингэж хөрөнгө оруулалт байсан бол ашигла боловсролын шинжлэх ухаан руу яг энэ музей барьж байгаа шээ. Яг энэ хөшөө суурга барьдаг шиг ордог байсан бол хөшөө барихтан ч гэсэн хүмүүс одоо тимч дургуугаар хүлээж авахгүй шүү дээ. Бид нар ингэж хөрөнгө оруулалт Монгол улсын төсөв бидний татаад төлж байгаа төсөв хаашаа явж гэнэ гэдэгт ялангуяа залуу үе бол маш анхаарал тавих хэрэгтэй. Одоо чинь шинжлэх ухааны Монгол улс гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний ойролцоогоор 0.5% шинжлэх ухаан зарцуулдаг. Ойролцоогоор ш. Зарим 0.1 гэдэг, зарим 0.5 энэ хоёрын хооронд хэлбэлцсэн. Боддоо 0.100 гэдэг орноор яригдчихэж байгаа юм. Израиль гэхэд одоо 9%, 8% хүртэл зарцуулж хамгийн өндөр. Тэгээ манадын дотоодын бүтээгдэхүүн ойролцоогоор 33% их 80 төгрөг төр эргэлдэж байгаа. Америкийнх 3% зарцуулдаг. Гэтэ тэр эргэлж байгаа хөрөнгө нь ямар амар вүлээ. Тэнгүүд манад одоо хэн ядуу байна? Эмч, сайентист, шинжлэх ухаанчдал ядуу штэ. Тэгээ одоо ингээд нэг хошин шогийн би өмнөх хүн дээр ярьжсэн ингээд нэг кофе шоп сууж байгаа хүн биеийн муудаа твцчих. Энд ямар нэгэн эмч байна уу гэсэн чинь бүгдээрээ реалтраад байгаа. Гэтэ тэр ямар ч мэрэгчлээ өнгөтэй зуучилж ингэж одоо үндсэн мэрэгчлэрээ ажиллахгүйгээр ямар нэгэн хаасал хийж мөнгө олох хаасал руугаа шилжчихсэн байгаад байгаа юм. Тэгэхээр ядаж Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3% шинжлэх ухаанд зарцуулна гэдэг ч юм уу. Ингээд нэг юм би одоо ингэж бодчих нэр ингэсэн одоо өстой нэрээ шинжлэх ухаан яриад дотоодын нийт бүтээгдэхүүний 3% шинжлэх ухаан зарцуулна те. Монгол улсын шинжлэх ухааны хөгжил шинжлэх ухааны парк өстой шинжлэх ухаан гэдэг яг жинхнээсээ бодиттой гараад ирж байгаа тийм одоо улс төрч гараад ирэх юм бол өстой өгсөн аваач гэсэн яадаг шиг бүр байдгаа бариад дэмжмээр байдаг шүү дээ. Гэхдээ яг хөө бидний мэдхгүй зөндөл байгаа хэл та одоо яг улс захааны хувьд
Яг хоо захиргааны хувьд байгаа харагдахгүй ч гэсэн би энэ дээр хатуу зогсдог байхгүй. Юу гэхээр зөндөө ажилтаа юм хийж байгаа болж байгаа гэж олж одоо яг үр дүнг нь харалт. Яг үр дүнг нь харалт. Монгол час гэсэн шинжилгээ ухааны парк байна уу? Монгол улсын шинжилгээ ухааны бүтээгдэхүүнээр гаргаад ирсэн инновац руу гадагшаа гарч байгаа юмнууд нь хідэн цай л байгаа шүү дээ. Ихэвчлэн одоо чи миний мэдхээр өөр юмнууд байгаа. Гэхдээ ихэвчлэн ингээл гадаад юмнууд дээр очингууд ингээд ингэж гаргасан цай ингэсэн цай ийм бүтээгдэхүүн гэдэг. Бүр яг ингээд дэлхийд цөмлж байгаа, алж байгаа шинжилгээ ухааны дэвшилт технологи ашигласан амар юмнууд бол бараг байхгүй дээ. Тэгэхээр тэрийг бол ингээд хүмүүс ингэдэг байхгүй. Угаасаа манайх ингээд тэнэг бишээ. Бид нэр ажиллаж байгаа ойлгох хэрэгтэй. Бид нэр ингэж явж байгаа. Бид нэр эндээ тасцсан байгаа. Биднэрт ингээд яг ингээд зэрэгцээд хэдхэн жилийн өмнө яг адилхан байсан солонгосыг харалтаа. Яг адилхан байсан шүү дээ. Манайхаас доор амьдралтай байсан. Бид нар чинь цагтаа хаазан цагаан нагнасан шүү дээ. Одоо харалтаа. Тэг ядаж ингээ энэ хоёрын хоорондын энэ ялгаа, энэ динамик өөрчлөлт энийг хараад бид нар тийм болох байсан. Одоо ийм байна гэдгээс бид нарыг яаж удирдах, яаж байлгасан мэ гэдэг нь харагдаад байгаа аахгүй ёо. Сэр. Нөгөө гэдэг. За жоох стрессчлээ. За. Аимшигтай бол хов базлаа. Сайенс хов баазна гэсэндээ базагдуу да. Базагдлаа. Гэтэ нэг нийтлэлтэй нэг харж ирсэн юм байдаг. Зөвлөлт холбоотой улс коммунизмтэй байхдаа айгу мөрөөдлийн юм шиг улс харагддаг. Бүх хүн тэгш шинжлэх ухаан руу бүх хөрөнгө оруулна. Ажил хөдөл байхгүй. Тэгсэн мөртлөө фейлдсэн. За 20 дугаар зууны ер нь бол хүн төрөлхтөн тэр чигээр шинжлэх ухаан зориулсан шүү дээ. Цацуулсан шүү дээ. Гэхдээ бид нар шинжлэх ухааныг зэвсэгжүүлж бол яаж чаддгийг бол үзүүлсэн. Юмыг зэвсэг болгож ашиглахтаа үнэхээр аимшигтай хоёр даныг хийсэн. Аимшигтай зэвсгийг бүтээсэн. Энээс бас юм радикалчих бас үзлийг бол бит хоёр мэдэж хэрэггүй. Зүгээр шинжлэх ухаан гэдэг юм боловсрал нийгэмд хэрэгтэй гэдэг үсээс нь үүднээс нь хөрөнгө оруулалтыг бол манай улс нэмэх ёстой л гэж бодож байна. За ингээд өргөтөлбөрөөр танилцуулсан. За ингээд манай Дармантхоёрын хов базалт ерөнхийдөө ингэсгээд дуусч байна. Тэгээд дараагийн дугаараас яг ингээд тийм тогтсон сэдв хэсэг ингээд явж байгаа тийм хов базалтууд голд нь орж ирнэ. Тэгээд бичлэгтэй болно. Одоо энэ удаагийнх дээр бол бид нөгөө манай нөгөө ко-хост маань байхгүй байсан учраас ингээд бичлэггүй явчлаа. За тэгээд энэ хүртэл хов баазаж давхар огшиж стресстэйж гэж сонссон бүгдэнд нь маш их баярлалаа. За ингээд Монгол улсын шинжлэх ухаан өгчих болтугай. Yeah baby. Yes baby. За bye. Bye. Science Minds Podcast. Podcast Solution Studio.